Сайн бацгаана уу? Өмнө нь та хэдтэй харин солилцооны 1, 2, 3 дахь улирлуудыг ярьж өгчээсэн бол энэ удаад сүүлийн бүлэг болох 2025 оны 10 сард цацагдсан 4-р бүлгийг нь ярьж өгөхөөр ирлээ. Ингээд эхэлцгээе. Шавны маань хамгийн ихний оролцогч болох Сон Бикён ирэх ба түүний дараа ирэх Чуэ Юньон, Ким Ужин, Kwak Mingyong. Энэ хэд маань дараагийн оролцогчид ирэх хүртэл MBTI-а хуваалцлаа. Ужин ESTP, Mingyong ESFG, Юньон ENFP, Бикён INTJ. Юньон Мингёныг орж ирэхэд анхны сэтгэл нь агаарт цэцэг нисэж байгаа юм шиг санагцсан гэдэг. Хэсэг хугацааны дараа дараагийн оролцогч болох Хүн Жиён, Жон Вонгю, Пак Жихён, Чу Юшиг гэрцгээлээ. Жиён ENFP, Вонгю ISTP. Ингээд бүх оролцогчид цугларснаар орчин суух журамтай танилцсан. X илчлэх болон дурдж болохгүй. Утсаар хувийн дуудлага хийхийг хориглоно. Бусад оролцогчдын X найз залуу охиныг мэдсэн ч бусдаа хэлж болохгүй гэсэн байдаг. Ийхүү эмэгтэйчүүд хаж чулууд аав тоглож өөрөөнийхөө хамтрагчийг сонголоо. 2 давхрын өрөөнд Мингён Жихён хамтдаа. 1 давхрын өрөөнд Юньон Жиён. 2 давхрын өрөөнд Бикён Ужин. 1 давхрын өрөөнд Юшиг Вонгю нар хуваарлагдлаа. Удалгүй бөөнөрөө оройн хоол хийхээр бэлтцгэн. Ужин шар борцооны шүл хийж харин Мингён ногоон сонгиноор хачир хийн. Жихён кимчидээ шарсан будаа хийж Юшиг өндөг болон магшарлаа. Оройн хоолны үеэр мөрөдлийн хүнийхээ талаар ярьцгаах уу гэхэд Юньон өнөшиг төрлийн мөртлөө жинсэн хувцас сайхан зөгтөг хүн их таалагдгаа гэлээ. Харин Юшигт хитрхи гял цалах хувцас өмсдгүй. Энгийн байгаагаараа үзэсгэлэнтэй эмэгтэй гэхтэн Жихён яана яагаад гял цалах хувцсан дургүй юм бэ? Би тийм хувцас ихийг аваад ирсэн. Бараг тогсол гэсэн үгтэй гэж бусдыгаа инээлгэн. Инээлдэж байх зуур хонх дуугарлаа. Та бүхний мэдэж байгаачлан энэ бол X-ийн танилцуулга. Хамгийн эхлээд Мингён X-ийнхээ бичсэн өөрийнхөө танилцуулгыг уншлаа. Миний X бол миний мэдэх хүмүүс дундаас хамгийн хичээнгүй амьдардаг хүн билээ. Амьсгал боогдом завгүй өдөрч хамтал байвал амарч байгаа мэт санагдуулдаг. Бас надад түүнийг хайрладаг шигээ дахиж өөр нэгнийг хайрлаж чадах болов хэмээн бодогдуулсан хүн. Эцэст нь түүнийг хамгийн ихээр жаргалтай байгаасаа гэж хүсэж байна гэдэг. Мингён цагтлаа уншаад яг л намайг өөр хүн рүү тавьж уулж байгаа мэт мэдрэмж авсан гэсэн. Дараа нь Жихён миний X анх харахад мөсөн хата мэт санагдаж болохч таних тусам түүн шиг болох нэгэн байхгүй мэт. Түүний жижигхэн уг үйлдэлч цаанаа утгатай байдаг. Их баяртай хөөртэй харагдаж байгаа ч тэр миний уулзаж байсан хүмүүс дундаас хамгийн гүн бодолтой зөв хүн билээ. Хэрвээ X маань эндээс хэн нэгэнтэй дотносвол тэр хүн нь төлөв даруй хүн байгаасай гэсэн байдаг. Дараа нь Юшиг миний X намайг байнга хамгаалдаг хүн. Хайр гэдэг зүйлийг бас хайрлах нь ямар их аз жаргалтай зүйл гэдгийг надад мэдрүүлсэн талархмаар хүн билээ. Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Үргэлжил миний бахархал болсон найз залуу байсан. Завгүй байдгаасаа болж өөрийгөө огт анхаарахгүй байгааг нь хараад сэтгэл өвдөх үе байлаа. Тиймээс одоо өөрөө түшиж болох сайн хүнтэй уулзраасай гэж хүсэж байна. Та бүхэн сайн хандаарай. Ингээд дараа нь Юньон миний мэдэх X маань үргэлжил гэгээлэг хүүхэд байсан. Ярих их дуртай болохоор их сахилгагүй бас хариу үйлдэлч сайн гаргана. Хамт байвал сэтгэл сэргээж тайван болгодог. Гэхдээ гинэн болохоор амархан шаргалждаг. Сэтгэлийг нь ойлгож түүнийг хамгаалж чадах нэгэнтэй уулзаасай гэж хүсэж байна. За дараагийнх нь Вонгю. X-ийг анх харахад дотн болох хэцүү мэт санагдаж байлаа. Тайван, намуухан, яг л 70 мэт тайван мэдрэмжийг өгч энгийн зүйлдэж хамт байвал хөвгөлтэй байдаг гэдгийг мэдрүүлсэн хүн болохоор гэрлэх бодол хүртэл төрж байсан юм. Цаашид надаас илүү төлөвшсөн сайн хүнтэй уулзаасай гэсэн байхыг уншаад нулимсан цэлгэнэн. Үүний дараа Жиён ганц ч үг уншиж эхлэегүй байхдаа л нулимсан цэлгэнлээ. Миний X дулаахан сэтгэлтэй надад их эрхэлдэг хайр татамнай зохин байсан. Бээр сууртаагаас гадна түүнээс сурах зүйл ихтэй. Үнэхээр жижигхэн зүйлдэж баярлаж уярчдаг жаахан хүүхчиг хүн болохоор хийж өгсөн зүйл бараг байхгүй ч байнга л баярлаа гэж хэлдэг. Хэд хэдэн удаа завгүй гэх шалтгаанаар түүнийгээ хүлээлгэж ганцаардуулсан хугацаа их байлаа. Хэрвээ хэн нэгэнтэй уулзах болвол тэр хүн нь түүнийг ганцаардуулдаггүй дулаахан сэтгэлтэй хүн байгаасай. За дараад нь Ужин миний X их найрсаг хүн. Гаднаа хатуу төрхтэй хотын залуу шиг харагдах хэдий ч үнэн хэрэгтээ хинээс ч илүү дулаахан сэтгэлтэй нэгэн. X маань намайг ийм их хайрыг хүртэх хэрэгтэй хүн гэдгийг бас намайг хүнийг ингэж их хайрлаж чаддаг юм байна гэдгийг маань мэдрүүлсэн хүн билээ. X-тэйгээ хамт байсан цаг хугацаа бол миний амьдралын хамгийн жаргалтай үе байсан. Нүдэ нээж чадхааргүй ядарсан өдөрч өлсөд байна гэх ганц л үгэнд хүн
авч ирээд хоол хийж өгдөг. Байнга л чадах чинээгээрээ хичээж хайраа илэрхийлдэг нэгэн. X-Man энд шархалгүйгээр аз жаргалтай, инээд хөөртэй, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлээсэ. Ингээд хамгийн сүүлд нь Baekhyun. X-Man хүнд дурлах юм болвол өөрт байгаа бүхнээ харамгүйгээр өгдөг хүн. Уулзах бүртээ намайг дэлхий дээр хамгийн нандин онцгой хүн гэдгийг маань мэдрүүлдэг байсан. Гаднаа хүйдэг хүндээ харагдахч өөрөөсөө ч илүү хайртай хүндээ илүү их анхаарч өгдөг зөөлөн дулаахан нэгэн. Үргэлжил сайн аав, сайн нөхөр баймаар байна гэж хэлдэг их гэрсэг хүн. Бас жижигхэн зүйлд ч уярж, баярлаж мэддэг. Хайр болон үерхлийг чухалчилдаг X-Man энэ газар шархалгүйгээр сайхан дурсамж бүтээгээд яваасай гэж хүсэж байна. Оройн хоолны дараа Үжин өрөөндөө очиод X-ийнхээ захиаг дахин уншаад сууж байдаг. Нөгөө талд Jihyun ч бас цагтлаа уншин суун. Харин гал тогоонд Jihyun, Won-gyu хоёр хамтдаа аяг тавг угааж байдаг. Хэсэг хугацааны дараа ахин нэг удаа хонх дугарлаа. Шуудан дээр эмэгтэйчүүд бусаддаа мэдэгдэлгүйгээр таалагдсан эрэгтэйгээ болзаан дуураарай гэсэн байдаг. Mingyun Baekhyunаас надтай болцох уу гэж асуулаа. Jihyun Yushkээс надтай хамт болзаанд яваач гэн. Харин Jihyun гадаа гарч Won-gyуд болцох санал тавилаа. Jihyun-ийн хувьд Won-gyu гадаад төрхийн хувьд сонирхдаг төрлийн залуу байсан ба оройн хоолны үеэр санаатайгаар хажууд нь очиж суусан гэдэг. Хамгийн сүүлд Union гал тогооны өрөөнд очиж Үжинд болзоонд явцгаая гэж хэлнэ. Эндээс нэг сонирхолтой зүйл нь эмэгтэйчүүд бүгд өөр эрэгтэйг сонгосон байлаа. За ингээд уламжлалт ёсоор оройн таалагдсан хүндээ зурус бичих цаг. Юушигт нэг зурус ирсэн ч таныг X-тэн сонгоогүй байна гэх дахиад нэг зурус ирлээ. Тэр зурусыг авсныхаа дараа өөртөө нэг хийгээд татчихлаа. Юшгийн хэлснээр X-Man надад сэтгэлгүй гэдэг нь баттай мэдрэгдээд жаахан сэтгэлээр унсан гэж хэлдэг. Үжинд 2 зурус, Union'д 2 зурус, Won-gyуд маргааш юу хийх вэ гэх утгатай нэг зурус. Энэ зурусыг Jihyun илгээсэн. Mingyun 2 зурус. Энэ 2 зурсны нэг нь X-найз залуу нь бичсэн байж таардаг. За зурус бичиж дуусны дараа 3 дахь удаадаа хонх дуурч салалтын илгээмжүүд ирсэн байлаа. Хамгийн түрүүнд өрөөндөө очиод нээж үтсэн хүн нь Baekhyun. Хайрцаг дотор өөрийнх нь X-найз охиндоо салцгаая гэд бичиж байсан цагтл байдаг. Jihyun-д гарын тос. X найз залуугийнх нь гар нэлийн хураа байдаг байсан болохоор өөрт нь байнга гарын тос авч өгдөг байсан юм байна лээ. Харин Mingyun-д 1000 дахь өдрийн баярын мэнд гэсэн ойдоо зориулж бичсэн захиа байдгаас нь харвал X-тэйгээ нэлийн удаан хугацаанд үерхэж байсан бололтой. Үжиний хувьд хайрцагаас өсөрч үзтэл танил чимээ сонсгдсон гэдэг. Тэгээд дотор нь юу байгааг нь мэдэж байсан болохоор нээж үзэх зүрх хүрээгүй, задлалгүй орхисон гэж хэлнэ. Үжиний таамаглалаар тэр дотор өөрсдийгөө төлөөлүүлж байсан хоёр чигмэл байгаа гэсэн. Гэтэл Jihyun-ы хайрцагт бүр юу ч байдгүй за хов хоосон. Jihyun-ы хувьд өгч авалдсан зүйл их байсан байхад юу ч байхгүй байна гэж үү дээ. Бидний харилцаанд утга учир байхгүй гэж үгээд үнэхээр дургуй хүрч байна гэж хэлнэ. Харин Union-ы хайрцагт хос бөгж, Won-gyuгийн хайрцагт X найз охиных нь цамц байлаа. За ингээд хэсэг хугацааны дараа нэвтрүүлгийн багийнхан хамгийн ихний салсан хосуудыг илчилнэ. Mingyun Yushik 2 хосууд байж урьдчилсан ярилцлагын үеэр Yushik өчигдөр унтаж чадаагүй гэсэн. Сэрэнгүүтээ би энэ салгалаад их сандарч байсан гэж хэлдэг. Тэгтэл яасан гэж энэ хоёр маань 2017 оны 7 сараас 2025 оны 1 сар хүртэл бүр 8 жил үерхсэн байвал яах вэ? 8 жил хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан болохоор Mingyun салсан ч гэсэн яагаад төрсөн өдрөөр маань ганц ч удаа залгаагүй юм бэ гэхэд Yushik төрсөн өдрийг чинь гэж мэдэж байсан ч тэгэх ирэхгүй юм шиг санагдаад гэж хэлээд уйлж эхэлнэ. Mingyun ч бас тийм удаан үерхсэн байж ядаж төрсөн өдрөөр маань залгачихгүй дээ гэж хэлээд нулимсан цэлгэндэг. Энэ хоёрын салсан шалтгаан нь Yushik ажил карьертаа илүү их анхаарал хандуулж Mingyun-ыг ирээдүйдээ бэлдэх хэрэгтэй байгаа учраас ажилд маань саад болохгүй байвал сайн байна гэж хэлээд энэ нь явандаа үл ойлголцох маргалдах шалтгаан болж салсан юм байна. Yushik-ийн хувьд завтай байсан ч уулзахгүй байгаад байсан юм шиг л дээ. Ажил ихтэй үедээ ажил дээрээ өглөөнөөс ахуулаад маргааш нь үүр цай хүртэл ажил дээрээ байх шаардлагатай үеуд ч цөөнгүй байж харин Mingyun-ы хувьд байнга л хүлээж их зовлонтой мөчүүд байсан. Тийм болохоор одоо буцаж тэр үедээ очихыг хүсэхгүй байна. Шинэ хүнтэй уулзахыг хүсэж байгаа гэж хэлдэг. За ингээд одоо цагтаа эргээд очицгоё. Үжийн салалтынхаа хайрцгийг хэсэг ширтэж сууснаа онгойлгохоор шийдлээ. Мэдээж таамагласан ёсоор за маргааш өглөө болж эхний болзоо. Yushik яагаад намайг сонгосон юм бэ гэхэд X-ийн танилцуулгыг чинь сонсоод хамгийн их бодол өөрчлөгдсөн хүн байсан болохоор гэж хэлнэ. Анхны сэтгэлээр их хүйтэн хүндийн хүн шиг санагдаж байсан юм байна лээ. Хамт хоол идснийхээ дараа парк орж алхацгаалаа. Буцаж
харах замдаа гэртээ хүнс авч очихоор хүнс цуглуулж байхад Жихёнд яг л үерхэж байгаа юм шиг санагцсан гэдэг. Ингээд дараагийн болцоо Мингён за сайхан болцъё доо гэд гартал Бэкхён гинтл Юшгийн тухай яриад байдаг. Бид хоёр бараг л ах дүүс шиг болчихсон. Нийтлэг зүйлс ихтэй хоол хувцсны сонирхол нь ч хүртэл төстэйгээл яриад байдаг. Дараа нь кафе орж Мингён би ч бас хацарны хонхорхойтой болмоор байдаг. Хацарны хонхорхоогоо надад өгчих гэж сэтгэнэ. Харах үеэр нараа аль хэдийн боожчихсан хотын шөнөөр хамтдаа алхана. Мингён би өдөөсөө өдөөдхий байцаараа гэхдээ Бэкхён юбхтэй болохоор гэд өдөөсийг нь өдөж өглөө. Гэхдээ Бэкхён их тухтай болцоо байлаа гэж хэлдэг. Тухтай байна гэдэг чинь догтлоогүй байна гэсэн үг шүү дээ, тийм ээ? За ийхүү дараагийн болцоо Юньоныг джинс гоё цогтөг залууд дуртай гэсэн болохоор хөөжийн джинс өмсөд гараад иржээ. Юньон их гэгээлэг хариу үйлдэл сайн үзүүлдэг болохоор хөөжийн Юньоныг аз жаргал түгээгч аз жаргалтай болгож өгдөг хүн шүү гэж магтана. За одоо харин хамгийн сүүлийн болцоо Жион их ч хүнд дуртай юу? Дүү хүнд дуртай юу гэхтэн дүү эмэгтэй гэхтэн би тэгвэл ах хүнд дуртай гэж хэлнэ. Дараа нь хэсэг алхаад хамтдаа оройн хоол идэхээр явлаа. Вонгю энд ирээд удаагүй боловч хамгийн хөвгөлтэй байсан мөч байгаа юу гэхтэн надад бол өнөөдөр гэж хэлээд таалагдаж байгаагаа дахин илэрхийлнэ. Вонгю эцэснээ үнэхээр шулуун шударга хүн юм аа гэдэг. Ийхүү бүх болцоо дуусч нэг нэгэндээ мэдэгдэхгүй тулд гэртээ ганц ганцаараа ирдэг юм. Бөөнөрөө цугларсны дараа Мингён халуун байна шүү гэж хэлэхэд нь Юшиг агааржуулагчийн градусыг нь болгож өглөө. Удалгүй мэдээж зурус бичих цаг ирнэ. Вонгю Жион нэг нэгэндээ зурус бичсэн байдаг. Юньонд 2 зурус, Бэкхёнд 1 зурус. Юшиг Жихён хоёрч бас бибидээ зурус явуулсан. Өнөөдөр бүх хүмүүс болцсон хүндээ зурус явуулсан байтал Бэкхён ганцаархнаа болцсон Мингёнд биш, Юньонд зурус явуулсан байдаг. За зурусаа бичлсэний дараа тоглоом тоглохоор болцгоолоо. Гэхдээ өөрөө суглаад өөрөө хариулахгүйгээр эсрэг хүсний нэг хүнд асуултаа шилжүүлж өгөөд тэр хүн нь хариулахаар болдог. Мингён өөжийн дүгнэ. Асуулт нь гэсэн чинь хайртай хүнээсээ хүсэж байгаа зүйл. Өөжийн хариулахдаа бие биенийгээ хүндэтгдэг харилцаа. Вонгю Юньонд өглөө. Асуулт нь хамгийн загварын мэдрэмжтэй хүн гэсэн байдаг ба Бэкхёныг сонголоо. Жихён Юшигт асуултаа өгөхт нь яг одоо эсрэг хүснийхээ хүний хажууд очиод суугаарай. Тэгтэл Юшиг үнэхээр сэргэлэн сонголт хийлээ. Мингён Жихёны голд нь очиж суудгийн. Юшиг асуултаа Жихёнд өглөө. Эсрэг хүснийхээ хүндээ нэг нуцаа шивнэж хэлэх. Жихён Юшгийг нааширтаа гэхтэн Мингён нэг л таагүй. Юньон асуултаа Бэкхёнд дамжуулна. Эсрэг хүснийхээ хүнтэй 5 секундын турш гараас нь барь. Жихёныг сонголоо. За ийхүү өдөр өнгөрч маргааш өглөөтэй золглоо. Мингён Вонгютэй гадаа сууж байгаад өнөөдөр хамт гарцгаах уу гэд болцох санал тавьдаг. Юшиг харин дотор сууж байтал уцанд нь өнөөдөр нэг хүнтэй болцох тул бэлдэнэ үү гэсэн байлаа. Нэвтрүүлгийн багийнхны заасан газарт иртэл шинэ нэмэгтэй оролцогч Пак Хёнжи байдаг юм аа. Энэ болцоог Хёнжи өөрөө сонгосон юм шиг л дээ. Хёнжигийн экс найз залуу нь сонгож өгсөн байдаг юм. Хёнжи Юшгийг хараад экс маань зөв сонголт хийжээ гэж хэлнэ. За харин нөгөө талд гэрд үлдсэн зарим хүмүүс хамтдаа боулинг тоглохоор ирсэн байдаг. Тавлаа байсан тул 2-3-аараа баг болцгоон тоглосоор байтал нар бууж гэртээ харахаар боллоо. Харах үеэр Бэкхён жолоо барьж Юньон урд сууж яваад нэлээд их зүйлс хоорондоо ярьж яриа нь урсгалаараа үнэхээр сайхан өрнөж байсан тул нэг нэгнийгээ гэсэн жижигхэн оч хасдаг юм. Бэкхён тэр үед үнэхээр ийм өч ирдэг байх нэ гэж бодсон гэсэн. Бүгд буцаж ирээд хоолцгоож байх үеэр Юшиг болцооноос ирлээ. Жион маргааш гадуур гарцгаах уу гэд Вонгюд санал тавина. Зочныхоо өрөөнд бүгд цуглаад байж байтал хонх дугуурлаа. Мэдээж шинэ оролцогч маань шүү дээ. Хёнжигийн MBTI нь INFP. За тэгээд өмнө нь тоглож байсан тоглоомтойгоо төстэй тоглоомыг дахиад тоглоно. Юшиг асуултаа Хёнжид өглөө. Анхны харцаар бүрэн татагдсан үерхлөө. Эсвэл удаанаар тасаж дурлсан үерхлөө гэх асуултанд эхнийхийг нь сонголоо. Хёнжи Вонгюд асуултаа өгөхөд эсрэг хүстэндээ алдартай эмэгтэй юу? Алдартай биш эмэгтэй юу гэхтэн алдартай биш байхыг нь сонгодог. За тэгтэл оройн зурус бичих цаг аль хэдийнэ ирсэн байлаа. Вонгю 2 зурус, нэг нь Мингён, нөгөөх нь Жихён. Жихёнд 2 зурус, нэг нь Юшгээс. Юньон Бэкхён 2 нэг нэгэндээ зурус явууллаа. За тэгж байтал нэвтрүүлгийн багийнхан Бэкхёны экс найз охиныг нь зарлахаар шийджээ. Тэгтэл шинэ оролцогч маань байж таардаг юм. Манай хоёр 2018 оны 12 сараас 2020 оны 12 сар хүртэл 2 жил үерхэж байж Бэкхён цэрэгт яваад цэрэгт байхдаа хөлөө гэмтээгээд эмнэлэг твцсэн. Том
Том мис засалд орсон болохоор алхачих чадахгүй, гадагшаа гарчиж чадахгүй байдаг байсан. Удалгүй цэргээс халагдах үед нь эцэг эх нь гэртээ хамтдаа байгээд Хёнжи гэрт нь хамт амьдарсан. Бэкхёныг өвдөж хэцүү цаг үеийг туулж байхад нь Хёнжи хажууд нь байсан гэсэн үг. Бэкхёны хувьд амьдралынхаа туршид хамгийн их хайрлсан эмэгтэй гэсэн. Тэр хүний хэмжээнд хайртай байсан хүн бол байхгүй гэдэг юм. Салснаасаа хойш ингээд 5 жилийн дараа уулзаж байгаа гэсэн үг л дээ. За одоо цагтаа эргээд очиход манай хэд нөгөө тоглоомоо тоглосоор л байгаа. Юньон Хёнжид асуултаа өгнө. Хэтэрхий сэтгэл хөдлөлтэй залуу юу? Хэтэрхий их бодит байдлыг хардаг залуу юу гэх асуултанд бодит байдлыг нь сонголоо. Хёнжи анх орж ирсэн өдрөө л Бэкхён Юньон хоёрыг нэг нэгэндээ талтай байгааг нь анзаарчихна. Бэкхёны хувьд X-Men байхгүй байхад үнэхээр амар тайван байсан ч орж ирмэгцээл анхаарал татаад байсан гэж хэлдэг. Бэкхёны сэтгэл санаа савлгаатай байсан уу яасан аяг хүртэл хагалж орхино. Хёнжи юу шигт ярилцгуу гэж асуугаад гадаа гарцгаалаа. Харин байшин дотор октын яриа болж байна. Жионы хувьд X нь шинэ хүнтэй болсон ч зүгээр. Би ч бас шинэ хүнд анхаарч байгаа. Жион нэг салсан л бол дахиж нийлнэ гэж байдаггүй. Тийм болохоор салхаасаа өмнө маш их бодож байгаад шийдвэр гаргадаг. X-тэй нийлэх сонголт надад байхгүй гэж хэлнэ. Ингэж хэлснийхээ дараагаар Вонгюгийн өрөөний хаалгыг тогшлоо. Өрөөнд нь орж ирээд таныг хамгийн их сонирхож байгаа гэд сэтэнэж байгаад гараад явна. За харин нөгөө талд Бэкхён дахиад нэг удаа галзууртлаа дурлах юмсан даа гин. Бас X-ийг шинэ хүнтэй болсон ч дэмжинэ. Харин намайг ч бас дэмжээсэй гэж хүсэж байна гэдэг. Гэтэл ингэж хэлснээсээ хэдэн цагийн дараа X-ийнхээ бичсэн танилцуулгыг авч гарч ирснээ суугаад уншиж суудгийн. Тэгснээ удалгүй бүр уйлна. Бэкхёны хэлснээр тэр өглөө бүх сэтгэлээ цэгцэлж авсан гэж хэлдэг. Одооноос өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах болно гэлээ. Өөр цайж байсан болохоор өөрөөс нь өөр хинж байхгүй бүгд унтж байгаа. Бэкхён гал тоонд очиж каритэй шүл хийчгээд таглаж тавиад өрөөндөө очиж унтахаар явдаг. Хёнжид зориулах хамгийн сүүлийн сэтгэл минь шүү гэж л эцсийн удаа X-тэй хоол хийж өгөөд сэтгэлээ бүрэн цэгцэлсэн байхаа гэж бодож байна. За ингээд өглөө болж ямартай ч Бэкхёны сүүлчийн сэтгэл Хёнжид хүрлээ. Яагаад хүмүүс очиж Мингёнд Юшгийн талаар яриад идэгэн болоо. Хёнжи Юшигтэй болцсноо Мингёнд хэлчихдэг. Мингён харин Юшгийг дуудаад чи яагаад ойртоо дөрвөн цаг унтаад байгаа? Уг нь нойр ихтэй хүн мэдтэй. Зугаатай байгаа даа мó гэж шалгаана. Харин Юшиг ярилцах хүсэлгүй ярианаас нь зайлсхийгээд байсан болохоор Мингён яваад өгнө. Юшгийн сэтгэл санаа нэг л тавгүй доош харан суулаа. Мингён өрөөнд очиод сууж байтал Хёнжи хэлнэ. Юшигтэй өнөөдөр дахиад нэг удаа болцмаар байгаа хгүй юу? Гэхдээ шинэ хүнтэй болснон дээр ч юм уу? Яахаа мэдтгүй гэхэд Мингён шинэ хүнтэй уулзнан дээрээ би ч бас өнөөдөр болцож үзээгүй байгаа өөжинээс гарах уу гэд асуух гэж байгаа гэж хэлдэг. Хэлснийхээ дагуу өөжинд кафе орох уу гэж асууна. Тэгтэл Хёнжи шинэ хүн сонгосонгүй. Юшигт кафе орох уу гэж хэлнэ. Өөжин Мингён хамтдаа болцоцгоно. Хүмүүс яагаад Мингёнд л ийм юмнууд яриад идэгэн бол өөжин өчигдөр Юньон Бэкхён Юшиг гурав өөр салхсан байлаа штэ. Мэдсэн үү гэж хов зөөн. Өөжинээс ямар эмэгтэй сонирхдаг вэ гэхэд нь цагаан жижигхэн эмэгтэй сонирхдгоо л гин. Өөжин болзооныхаа дараа Мингёныг жаахан сонирхсон. Дахиад жаахан уулзаж үзмээр байна л гэдэг. За харин гэр дотор Бэкхён Юньон хоёр ярилцаад сууж байлаа. Тэгтэл хажуугаар нь зөрөөд Хёнжи гарсны дараахан Юшигч гараад явахыг Бэкхён анзаарчихна. Юньон гадаа ямар салхитай байна. Шуурга болох гэж байгаа юм байх та гэхэд нь Бэкхён цонхоор харснаа. Миний сэтгэл шиг л байна гэж хэлдэг. Хёнжи Юшиг хоёрын чөлөөт болзоо. Юшгээс ямар төрлийн хүнд дуртай вэ гэхэд нь гинэн төрлийн бас их ярилцдаг хүн гэж хэллээ. Богино хугацаанд 10 удаа үерхсэн хүн үү? Эсвэл урт хугацааны нэг үерхэлтэй хүн үү? Аль нь дээр вэ гэхэд нь богино хугацаанд үерхсэнийг нь сонголоо. За гэр төлсөн хоёр маань Юньон Бэкхёноос маргааш хамтдаа болцохоор гарах уу гэхэд нь тэгээл гин. Түүний дараа Бэкхён би чамд 3 удаа зурус явуулсан шүү гэд хэлчихнэ. Юньон маань тэгж хэлсэнд нь баярлаастай. За өөр нэг талд Жихён Вонгю хоёр болцоцгоож байдаг. Манай хоёр өмнөхөөсөө хамаагүй тухтай их дажгүй болзоо болж өндөрлөнө. Гэрт цугларсан хэд дээр шууд ирлээ. Өнөөдөр мэрэгчлээ ил гаргаж болно гэсэн байдаг юм аа. Жион веб дизайнер, Вонгю солонгос ардын уламжлалт эмнэлгийн эмч, Жихён жүжиглэлтийн багш, Юшиг бүжигчин, Юньон загварын чиглэлийн компанийн ажилтан, Бэкхён жүжигчин, Мингён
магистрийн оюутан бөгөөд бүжигчин. Үүжийн Испани хоолны газар ажиллаулдаг бизнес эрхлэгч. Хёнжи онгоцны үйлчлэгч. За ингээд ажил мэргэжлээ танилцуулж дууссаны дараа оройн зурус бичих цаг. Жихён, Вонгю нэг нэгэндээ зурус явууллаа. Бэкён Юньонч бас бие биедээ зурус бичдэг. Хёнжи, Жихён хоёр хоёулаа Юшигт зурус бичиж, харин Юшиг Хёнжи рүү зурус явууллаа. Тэгтэл Жихён бүр ямар ч зурус авсангүй. Үүжийн Мингён хоёр нэг нэгэндээ зурус бичлээ. Зурус бичих цаг дууссаны дараа энэ хоёр маань тусдаа ууж гадаа суугаад нэг л таталцал байна. Жаахан ууд сууж байгаад бусадтайгаа нэгтлээ. Тэгээд өөр өөрсдийнхөө сонирхдаг төрлөөдөө хэлцгэн. Вонгю цайвар арьстай том хамартай эмэгтэй гэж хэлэх ба яг тийм төрхтэй эмэгтэй Жион маань шүү дээ. Жион харин баярлаж байгаа нь илт. Өөрийгөө бас толинд хальт хараастай. За тэгж байтал Жихён сэтгэл санаа нь өнөөдөр хэцүү байсан уу яасан сууж байснаа гинэт уйлаад уучлаарай гэж хэлээд өрөөндөө ороод ганцаараа сууна. Жихёны хэлснээр зүрх сэтгэл нь яг хаашаа яваад байгааг мэдэхгүй зүгээр л тэр орон зайд байх хэцүү санагцсан гэдэг. Хёнжи Жихён дээр очиж зүгээр эсхийг нь харчгаад буух замдаа эмэгтэйчүүд энд их уйлж байх шигэ. Харин залуучууд толгойдоо нэг их юм боддгоо болтой гэхтэн Бэкён. Гэхдээ тэгээд яах юм? Миний жинхэнэ мэдрэмж ийм л байхад гэхтэн Хёнжи нэг л таагүй. Шатаар өгсөж дургу хүрээд байна гэд Жихён дээр очиж уйллаа. Хэсэг уйлж байгаад доор хүмүүстэй нэгтгэхэд бүгдээрээ эксийнхээ танилцуулгыг дахин нэг унших уу гэд ярилцаж байх үед Бэкён би хайчихсан штэ гэж хэлэхдээ Юньон инээж Хёнжид дахиад тавгуурхэж эхэлнэ. Өрөөндөө очоод дахиад уйллаа. За ингээд нэгэн хүнтгэн шөнө өнгөрч өглөөтэй залгсан боловч хоол идэж байгаад Миньон гарсны дараа Бэкён араас нь гарахыг хараад тэр хоёрыг болцоогоор гарчихлаа гэж буруугаар ойлгоод дахиад өрөөндөө очиж уйлна. Гэтэ Бэкён Юньонтой болцоогоор гарсан байлаа. Юньон гоё чимэглэл их зүөх юм аа. Би харин нэг зүүдэггүй гэхэд Бэкён зүүж үзмээр байна уу гэд Юньонд боовчаа зүүж өгөөд зүү гэж хэлнэ. Буцаж явахдаа Бэкён шилээ зүүснэн дээр байна уу? Шилгүй байснан дээр байна уу гэд харуулхад нь шилтэн дээр байна гэхтэн тэгвэл унтахтаа хүртэл зүүж унтъя. Усанд орохтаа хүртэл гэж хэлээд Юньоныг инээлгэн. За харин гэрт юу болж байгаа вэ гэхээр Жихён Вонгюгийн өрөөнд очиод орж болох уу гэж асуугаад хажууд нь суулаа. Вонгю өчигдөр яагаад уйлсан гэхтэн тэрийг хэлж чадахгүй салчихсан болохоор гэж хүйтэн өнгөөр хариулна. Вонгю харин яагаад дургу хүргээд байгаа юм бэ гэдэг. За хэсэг хоорондоо үг хаялцаж байгаад Жихён өрөөнөөс гараад явлаа. Вонгю өрөөнөөсөө гарч Жионы өрөөнд очиод хүмүүс оройтож ирэх байх. Хоёулаа оройныхоо хоолыг хамт ийх үү гэж асуугаад хамтдаа хоолоо хийж эхэллээ. Савсаа бэлдээд махаа гисэж байх хойгоор өрөөндөө хэсэг амархаар болцгооно. Жион өрөөндөө ирээд хэвтэж байхад нь Үүжин ирээд хажууд нь суулаа. Та нарт нэг тийм саяхан болсон үзэгдэл шиг санагдахгүй байна уу? Жихён Вонгюгийн өрөөнд орж ирээд яг л ийм байдалтай байсан да. Тэгэхээр манай хоёр салсан хосууд байдаг юм. Жион надад таалагдж байгаа хүн байгаа гэхдээ Үүжин уур хүрмээр юм бэ гэд инээн. Энэ хоёр 2024 оны 3 сараас 2025 оны 5 сар хүртэл үерхэж байжээ. Үүжиний ажиллаулдаг хоолны газар Жион үйлчлүүлэгчийн хуваар орж ирээд Үүжиний утасны дугаарыг нь асуусан юм байна. Харин Үүжийн үйлчлүүлэгч нартаа утасны дугаараа ерөөсөө өгдөггүй ч Жион сонирхдаг төрлийн нэмэгтэй байсан болохоор дугаараа өгснөөр тэдний харилцаа эхэлжээ. Цагийн зөрүү нь маш их зөрүүтэй байдгаас болж 7 хоногт ганц 2 л уулздаг. Амралтын өдрүүд нь хүртэл таардаггүй байсан болохоор үнэхээр хичээж сэтгэл гаргаж л уулздаг байсан тэр уулзалтууд маш их үн цэнтэй байдаг гэж Жион жимсэнд их дуртай байсан. Жимс идмээр байна гэхдээ Үүжийн гар нь тасрахнуу гэлтэй зөндөө их жимс барьчихсан орж ирдэг байж бүр залхуурсандаа идэхгүй байх үдэ гэж бодоод идэхтэн зориулаад бүгдийг нь хэрчээд хөрөгчөнд нь хийж өгөөд явдаг байсан. Жионы аав нь нас барах үеэрч тэр Үүжийн хажууд нь түшиг болж байсан тулдаа Жион хурдан энгийн амьдралдаа орж чадсан юм байна лээ. Нэг өдөр бүр үнэхээр хямраад унтахаас хүртэл маш их айж унтахыг ерөөсөө хүсэхгүй байгаад Үүжинд би өнөөдөр унтахыг хүсэхгүй байна. Гэрлээч унтраамааргүй байна гэхдээ Үүжийн тэрийг нь ойлгоод тэгвэл хоёулаа зүгээр л өдөржин хамтдаа хөвгчлөлтэй юм үзээд хоорондоо юм ярьж инээлдэж байгаад унтахгүй байцгаая гэсэн юм байна. Үүжийн өглөө нь өөрөө ажилтай байсан ч гэсэн манай хоёрын салсан шалтгаан нь Үүжийн хоол
хоолны газраа нээх гээд маш их завгүй болсон. Тэгээд аясаараа л холбоо тасарч эхэлсэн байна. Жион байнга л түүнийг хүлээдэг болсон. Харин Үжийн би ямар зугаацаад яваад байгаа биш дээ. Яагаад ажлыг маань ойлгохгүй байгаа юм бэ гэснээр үл ойлголцол гарсаар эцэстээ салсан. Үжийн анх уулзаж байхдаа яаж ч завгүй байсан миний амралт бол чинийх. Энэ зүйл өөрчлөгдөхгүй гэж хэлдэг байсан ч ажлын стрессээс болсноо яасан. Сүүлдээ миний амралтын өдөр чинийх бишээ Жиона. Миний амралтын өдөр бол минийх гэж хэлээд түүнийг гомдоож өмнө нь Жион их ядарч байгаа бидтэй гэхдээ тэгсэн ч би чамтай хамт байх дуртай зүгээрээ гэж хэлдэг байсан ч дараа нь би амралтын өдрөө чамтай уулзаж явсныхаа дараа ямар их ядардгийг чи мэдхүү гэж хэлдэг болж ингээд Жион намайг их харин хүрчтэй гэж бодоод уулзаж байгаад салъя гэж хэлж арай зүрхлэхгүй юм шиг санагдангуудаа уцаар залгаад салъя гэж хэлсэн. Үжийн салахыг хүсгүй уулзаад ярилцъя гэхтэн Жион уулзахгүй гэсээр байгаад бүр мөсөн салцгаажээ. Жион би тантай дахиж нийлэх бодол огт байхгүй. Байхад нь сайн хандахгүй дээ гэд инээн. За уг нь бол энэ хоёр маань нэг хоол хийх гээд байгаа юм. Удаачгүй хоол болж гэрт байгаа хэд хамтдаа хоололцоолоо. Хооллож дуусны дараа Үжийн Жион хоёр тагтан дээр гарч ярилцгаар болдог. Үжийн хэлнэ. Яагаад тэгэж шууд харилцаагаа тасалсан юм бэ? Би чамд хичээнэ гэж хэлсэн штэ. Чи надад хичээх боломжийг ч олгоогүй гэж гомдлно. Жион та намайг хитрхээ их ганцаардуулсан шүү дээ гэхэд Үжийн уучлаарай гэж уучлалт гуйлаа. Жион Үжийн хоёуланд нь их хэцүү байгаа харагдана. За их орой болсон байхад Мингён л ганцаараа байхгүй байв. Гэтэл Мингён шинэ оролцогч залуутай болзоонд яваад ороод ирэхэд нь бүгдээрээ л сандралдаж эхэлнэ. Нэрийг нь Ии Жэхён. Ажил нь бариста юм байна. За ингээд хэсэг хугацааны дараа зурус бичих цаг ирлээ. Өнөөдөр ч бас Пекён Юнион хоёр бие биедээ зурус бичнэ. Хёнжи Жэхён хоёр ч бас өнөөдөр Юшигт зурус бичлээ. Харин Юшиг маань зурсаа Жэхён дэлгээжээ. Вонгю Жион хоёр ч нэг нэгэндээ зурсаа бичнэ. Мингён Жэхён ч бас болцсон болохоор нэгэндээ зурсаа илгээлээ. 8 өдөр дараалан Юшигт X-тэн таныг сонгосонгүй гэсэн зурус ирснийг хараад X маань хэд хоног их сайн байгаа юм шиг харагдаад сэтгэлээ цэгцлэхэд нь их тус болж байгаа гэж хэлдэг. Өнөөдөр анх удаа Үжинээс Жионд уучлаарай гэсэн зурус ирнэ. Жион нулимсаа төвчин сууснаа өрөөндөө ороод уйллаа. Үжин маань харин ямар ч зурус авсангүй. Хёнжиж бас Пекёныг тагтан дээр гаргаж ирснээ уйлчихлаа. Чамд хөвгчлээ нь үү? Яг л гэртээ байгаа юм шиг тухтай байх юм. X-ийнхээ танилцуулгыг хачсан юм уу гэж асууна. Пекён хариуд нь хаяагүй байгаа. Буруу зүйл хэлснээ дараа нь ойлгосон. Байж байгаад ярилцмаар байна уу? 3 цаг гээд гараад ирээрэй гэж Хёнжитай цаг товлно. За гэтэл нөгөө хэлсэн 3 цагт нь гараад ирэхэд Пекён байдаггүй. 20 минут хүлээсэн ч гарч ирсэнгүй. Буцаж өрөөндөө ороод миний дургу хүрэх гээд албаар ингээд байдаг юм бах та. Өө тэгсэн чинь нөгөөх чинь хүмүүстэй буу халсан шигээ сууж байна. Хёнжи араас нь харан хэсэг ажиглан зогслоо. Намайг хүндлэхгүй байгаа юм байх та гэж их урам нь хугарсан гэж хэлдэг. За инхүү шөнө өнгөрч өглөө ирлээ. Юшиг орж ирснээсээ хойш 6 өдрийн дараа л салалтын илгээмжээ задлаа. Мингёнд өгч байсан төрсөн өдрийн бэлэг дундаас хамгийн их баярлаж байсан гутал нь байдаг. Юшиг тэрийг нь хараад хамгийн жаргалтай байсан мөчөө эргүүлж өгч байгаа байх нэ гэд ямар сэтгэл мэдрэмжтэй байгааг нь салалтын илгээмжээр баталгаажуулж авсан. Би ганцаараа л найдлага тавьж байсан юм бах та. Одоо тэгвэл бид танихгүй хүмүүс байх нэ гэж бодсон. За нэвтрүүлгийн багийнхнаас оролцогчдод зурус ирлээ. Энэ удаад эрэгтэйчүүд хүссэн 2 эмэгтэйгээсээ асуулт асууж болно. Хамгийн ихний хариулагч Юнион. Нүүж ирэхэд байсан сэтгэл чинь одоогийнхоосоо өөрөө гэхтэн би шинэ хүнтэй уулзгаар нүүж ирсэн. Одоо ч гэсэн хിവэрэ гэж хэлнэ. Юнионоос асуулт асуугаар сонгосон 2 хүн бол Жэхён болон Вонгю. Тэгэхээр Пекён маань хинээс асуулт асуугаад яваад байна вэ гэхээр Жион. Бүгд цугларчсан байхад чийл өрөөндөө орчхоод ганцаараа их байдаг юм шиг санагдаад жаахан санаа зовдгоо гэж хэлнэ. Дараа нь Юшиг Жэхёныг сонгосон байв. Юшиг сонирхож байгаа хүнтэйгээ хиймээр байгаа болцоо байгаа юу гэхтэн би энгийн биш тэс өөр болцоо хийж үзмээр байна. Жэхён харин сонирхдаг төрлөө хилээж гэхэд итгэл даасан хүн гэж хэллээ. X чинь сонирхдаг төрөлтэй чинь их ойр байсан уу гэхтэн үгүй жаахан өөр байсан гэж хэлэхтэн яасан гэж салсан найз залуу нь бас давхар сонсож байсан байдгийн. Вонгю X-ийг их анх ирэхэд байсан сэтгэл чинь одоогийнхоос өөрөө гэхтэн анх бол үнэндээ эргэж нээлэх тал дээр нээлттэй ирсэн. Гэхдээ одоо бол багассан гэж хэлнэ. За ингээд Вонгю Жэхён хоёрын урьдчилсан уулзалтыг гаргаагүй байгаа штэ тий. Энэ хоёр маань 2023 оны 8 сараас 2024 оны 6 сар хүртэл үерхжээ. Жэхён сэтгэлээ илчлэхдээ цэцэг цагтаал өгвөл гоё гэхтэн шүлэг бичиж чадахгүй штэ би гээд оронд нь цагтаал бичээд цэцэгтэй хамт өгсөн юм байна. Үерхэж байх хугацаанд Жэхён энэ
хүнтэй гэрлэж болох юм байна гэсэн бодол төрдөг байсан. Бүр хурмаа бэлдэж эхлээгүүч хурмынхаа талаар ярилцаад эхэлчихсэн байж л дээ. Гэтэл хугацаа өнгөрөх бүрт ертөнцийг өөр өөрөөр хардаг огт өөр хүмүүс байх нэ гэж мэдэж авсан. Вонгю өөрөө доктортой ажилтай болохоор Жихёныг харахаар амьдралын төлөө бүрэн хичээхгүй байгаа юм шиг санагддаг байж маргасаар эцэстээ салхад хүрчээ. Салсныхаа дараа л Вонгю X-Men л надад хамгийн их тохирдог хүн байж дээ гэдгийг мэдэрсэн гисэн. Ингээд салаад 1 жилийн дараа эргээд уулзж байгаа гэсэн үг. Вонгюгийн хувьд Жионыг л сонгоно гэсэн баттай итгэлтэй бол биш байгаа. Тиймээс X-тэйгээ аль болох хурдан уулзаж ярилцсныхаа дараа шийдвэрээ гаргаж үйлдэл хиймээр байна гэж хэлдэг боловч Жихёны яриаг сонссныхоо дараа баг зэрэг ухрахаар болдог. За дараагийнх нь Мингён. Үжин яагаад X-ээс салсан юм бэ гэж асуухт нь ирээдүйн чиглэл адилхан харагдаагүй гэж хэлнэ. Хёнжи өчигдөр уйлаад байсан болохоор яг ямархуу бодолтой байгааг нь Пикён мэдхийг хүссэн байна. Гэтэл өрөөнд өөрөөс нь гадна Юшиг болон Үжинч байж таардаг. X-ээс яагаад салсан юм бэ гэхэд сэтгэл мэдрэмж дарагдаж явсаар байгаад дуусгасан нь дээр юм байна гэд салсан гэлээ. X ч эргээд нийлэх гэвэл яах вэ гэхэд нь ганц удаагийн оролдлогоор бол бодлоо өөрчлөхгүй байхаа гэж хэлдэг. Пикён үүнийг нь сонсоод эргэж нийлэх баттай итгэлгүй байж яагаад хүнийг эргэлзүүлээд би ч бас өөрийнхөө сонирхож байгаа хүндээ илүү их төвлөрч болох байсан байхад яагаад намайг олон зүйл бодоход хүргээд байгаа юм бэ гэж бохимдно. Сэтгэлээр мань тоглож байгаа юм шиг мэдрэгдээд муухай санагцсан гэж хэлдэг. За өглөө эрт шуудан ирлээ. Уцаар ярих өрөөнд эмэгтэйчүүдийн ярианаас авсан түлхүүр өгнүүд байгаа. Тэр түлхүүр өгнүүдээс эрэгтэйчүүд сонгоод тухайн эмэгтэйтэйгээ болцсон. Тэгтэл Пикён Юньоны өрөөнд ороогүй болохоор түлхүүр үг нь юу вэ гэдгийг таахаас өөр аргагүй байдалд ордог. За ингээд хин хинтэйгээ болцохоор болсон бэ гэвэл Үжин, Мингён хоёр, Хёнжи, Юшиг, Жихён, Пикён, Жионоор болцохоор боллоо. Жихён өрөөндөө орж ирээд Мингёнд хэлнэ. Би өөрийгөө X-тэй хамгийн сайн тохирох хүн гэж бодож байсан чинь надаас илүү өөр эмэгтэйтэй илүү зохицож байгааг нь хараад надад хэцүү байсан ч тэр эмэгтэй рүү явуулах хэрэгтэй бололтой. За харин доор Жихён Вонгюд хэлнэ. Санснаар болдог бол охтын өрөөг нэг нэгээр тогшоод тэдэнтэй ярилцмаар байх юм. Даанч уур амьсгал тэмч сайнгүй байх шиг байна гэдэг. За ингээд оройн зурус бичих цаг. Жихён Вонгю бибидээ зурус бичнэ. Үжин өнөөдөр ч бас Жионыг сонглоо. Жихён руу зурусаа явууллаа. Хёнжи Юшиг руу. Жихён Юшиг хоёр бибидээ. Мингён өрөөндөө орж ирснэ. Надаас өөр хүн гэж юу? Яхав чи дараа нь харамсандаа гэхэд нь Хёнжи. Надад бол эмэгтэй нэлээд харамсах юм шиг санагдаж байна гэхэд нь Мингён инээн. Мингён Юшгийг дуудаж гаргаж ирээд яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ гэхэд нь Юшиг. Нэг их ярилцахыг хүсэхгүй байна. Ярилцаад бид хоёрт дээшлэх зүйл юу байгаа юм бэ? Орж нүүр гараа угаамаар байна гэж хэлдэг. За харин Пикён Хёнжид өчтөр яагаад гарч ирээгүй талаараа тайлбарлана. Гарвал Юшиг биднийг анзаарчих гээд байсан юм аа. Уучлаарай гэд. Ингээд галт тооны өрөө Жихён хэлнэ. Дээд давхрын хүмүүст бүгдд нь хэцүү байх шиг байна гэхэд нь Жион. Хэцүү биш байгаа хүн надаас өөр хан байгаа юм бэ гэд тоглоом хийхэд нь Үжиний дургу хүрснөө яасан. Жионы тавчгийг хөлөөрөө цохоод ярилцъя гэж тохино. Жион өчтөр надад гимсэн сэтгэлээр зурус илгээснийг чинь мэдэж байгаа ч өнөөдөр яагаад илгээсэн юм бэ гэхэд нь Үжин. Зүгээр л өнөөдөр миний хувьд хамгийн их бодогдсон хүн болохоороо гэж хэлдэг. Нэрээ яасан гэж Пикён Хёнжи хоёр үүр цайтал ярилцсан байдгийн. За өнөөдөр бол түлхүүр өгний болцоотой шүү дээ. Жихён орондоо хөвтөж байхад нь Вонгю ирснэ. Надтай болцох бодол юу нь байна уу гэж асуугаад дараа болцгоё гэж хэлнэ. Өнөөдрийн хамгийн ихний болцоо. Үжин түлхүүр өгөөг чинь мэдэж байсан болохоор сонгосон гэд үннээ хэлнэ. Тэгээд усан парк дээр очиж тоглоод дараа нь хамтдаа хоол идэнэ. Үжин хэллээ. Шинэ хүнтэй үерхэн гэвэл тэр хүн минь өмнөх X-ээ үнэхээр их хайрлсан байгаасай гэж хүсдэг. Хүнийг хайрлаж мэддэг хүн таалагдгаа гэж хэлнэ. Харин нөгөө талд Жихён нарын болцоо. Жихён баг байхдаа Хятад улсад байсан. Баг сургуулаа тэнд төгсөж тэндээ 7 жил амьдарч байгаад Солонгост иржээ. Жихёноос сэтгэлдээ шинэ хүнийг оруулах зай байгаа юу гэхэд нь байгаа байхаа гэж хэлнэ. Жихён үргэлжлүүлэн миний хамгийн их сонирхож байгаа хүн чи шүү гэд шулуухан л хэлж орхилоо. Ингээд дараад нь Хёнжи Юшиг өмнө нь их л сандарч байсан бол энэ удаад Хёнжитэй байхдаа арай илүү утгатай байдаг болсон бололтой. За бүх болцоо дуусч нэг нэгээрээ гэртээ ирцгээхэд хонх дуугарч шуудан ирлээ. Дугтойг нээхэд одоо энд насаа ил болгоорой гэсэн байдаг. Пикён 28-тай, Жихён 27-тай, Үжин 30-тай, Юшиг 26-тай. Юшиг наснаас минь болоод бүгдээрээ жаахан хүүхэд гэж харах үедээ гэж бодоод насаа хэлэхдээ дурамчхан байсан. Ирчүүдээс хамгийн жоохн нь
байгаадаа дургүй байна гэж хэлдэг. Вонгю 33-тай, Мингён 25-тай. Тэгсэн Вонгю 8 насны зөрүүтэй байгаагаасаа хичнээн. Жиён 28-тай. Кёны хувьд их ч хүн сонирхдог. Бүр найзуудтай дүү хүнтэй яасан ч үерхэж чадахгүй гэж хүртэл хэлж байсан юм байна. Эмэгтэй дүүтэй болохоор дүү шиг маань санагдаад байдгиймаа гэсэн. Тэгтэл Юнён 26-тай, Хёнжи 29-тай, Жихён 28-тай. Насаа хэлж дуусны дараа зурус бичих цаг боллоо. Вонгю Жиён 1-1-тэй, Үжи Мингён 2 бие биедээ. Юу шиг маань өөрийг нь сонирхдаг хоёр хичээсээ зурус авдаг юм аа. Юушгийн сэтгэл Жихёноос холдож Хёнжи руу чиглэлээ. Жихёнд зурус явуулсан ч өөрөө ямар ч зурус авсангүй. Хэсэг хугацааны дараа нас чцуу найзууд гэдгээ мэдэрчгсэн манай хоёр хов бозож байна. Жихён Пикёнд би Юушгийг сонирхож байгаа гэд Пикёноос жаахан зөвлөгөө авна. За нэг давхрын өрөө яаж ч байгаад юм бүү мэд Юушиг Юньонд хувцас өгөхөөр болчихно. Тэгтэл Жиён Вонгюд надад ч бас нэгийг өг гэж хэллээ. Вонгюгийн нэг футболк гаргаад ирэхэд нь тэгвэл минийх гэсэн үг биздэй гэж хэлээд авч яваад өрөөндөө тавьчихна. Вонгю усанд яваад ирээ гэхэд нь Жиён ч бас дагаад явлаа. Вонгю өнөөдөр уудгаасаа арай их уучсан байсан болохоор Жиён гомж чанаад өгөх үү гэхэд нь тэгээ гэж хэлээд хамтдаа шөнийн 4 цагт гомь иддэг. Вонгю хэрвээ чамтай үерхэх юм бол би 2 сарын дотор 10 кг нэмэх юм шиг байна гэлээ. Өөрийн 5 цаг хоёулахнаа тагтан дээр ярилцчихл байна. Тэгтэл энэ үеэр Үжийн сүр сар хийж хурч ирээд шууд Жионтой ярилцаж болох уу гэж хэлэхэд нь Вонгю баг зэрэг гайхан за уучлаарай гэд босоод яваад өглөө. Вонгю бүх сүндэвүүгүй юу? Үжийн чи надад огтхон ч анхаарахгүй байгаа юм уу? Чамд урам хугарч байна гэд бухимдна. Жион хариудна. Гэхдээ би яагаад загнуулж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна. Гэхдээ ойлгож байна. Таны сэтгэлийг бодё гэж хэлнэ. Жионы хувьд энэ нөхцөл байдлыг үнэхээр ойлгохгүй байгаа. Анхнаасаа урьдчилсан ярилцлагын үеэр би шинэ хүн сонирхно гэж хэлсэн. Би экстэй хизээч өөртөө сайн хിവэрэ байгаа юм шиг буруу ойлголт төрүүлж байгаагүй. Гэтэл намайг байнга загнаад ах юм. Харин Үжийн сэтгэл хөдлөлтөө хитрхи авцсан байна гэдгээ ойлгоод Вонгю дээр очиж уучлалт гуйдаг. За өглөө боллоо. Жион Вонгюгээс авсан футболко жаргалтай гихчин өмсдөг. Тэгж байтал оролцогчдын утсанд удахгүй X өрөө нэгдэн очно гэсэн байв. Жион зурус авсны дараа шүүгээгээ дахин нээлээ. Гэхдээ эцэст нь өөрийнхөө сэтгэлийг дагаж хувцас солихгүй байхаар шийдээд явна. Оролцогчид ирээд шуудан нээхэд X-ийн өрөө рүү салсан хосуудын аль нэг нь орох боломжтой гэсэн байлаа. Хөшигний хоёр талд суух Мингён Юушиг 10 минут хоорондоо ярилцаад хинэн X өрөө рүү орохыг шийдээрэй гэсэн байдаг. Мингён аха та ороо. Надад үерхэлтэй харамсах зүйл байхгүй. Энэ боломжийг ашиглаад таныг үерхэл рүүгээ дахиад нэг буцчихад ирээсэ гэж хүсэж байна гэж хэлээд өрөөнөөс гарлаа. Юушигт яг л нэг тийм нээхийг хүсээгүй хайрцаг нээж байгаа юм шиг санагцсан гэдэг. Ахлах сургуулийн хайраас эхэлсэн болохоор өрөөг нь 10 жилийн анги шиг чимгэлжээ. Бүх сайхан дурсамж нь зураг болон өлгөөстэй. Юушиг тэдгэрийг хараад гонигтай мэдрэмж биш, зүгээр л маш гүн хоосон мэдрэмж төрсөн. Бас марцсан байсан бүх нийгэм нэг дор сануулсан гэдэг. Үнэхээр муу найз залуу байсан юм шиг санагдаад өөрийгөө буруутгасан. За тэгтэл энэ үеэр дэлгэц асч Мингёны нүүж ирэхээс өмнөх сэтгэлийг нь дэлгэцэнд харуулдаг. Мингён үерхэж байх үедээ гэрэлцгээе гэж хэлэхэд нэг ч удаа хариулж байгаагүй. Бид одоо ч залуухан байна. Гэрлэлтийн тухай ярихад хитрхи эрт байна. Бас би бодоогүй зүйлээ хэлж чадахгүй болохоор чиний хүссэн хариултыг өгч чадахгүй гэхдээ л надаас өөр бодолтой байгааг нь хожим ойлгосон. Тэгээд цаг явахын хэрээр энэ хүнтэй ер нь гэрлэж чадах болов уу гэж бодохын зэрэгцээ өөрөө ч мэдлгүй шинэ хүнтэй уулзмаар байна гэж бодогдох болсон. Ирээдүгээ надтай төлөвлөдөг хүнтэй уулзвал ямар байх вэ? Юушгийн хувьд Мингёнтой гэрлэхийг хүсдэггүй дээ биш. Ажил, карьерийн хувьд яг энэ байдлаараа байвал түүнд тогтвортой амьдралыг өгч чадахгүйгээ мэдээд гэрлэлтийн талаар бодож зүрхэлдэггүй байж л дээ. Юушгийн өрөөнөөс гарахтаа бодсон сүүлийн бодол нь сэтгэлийг чинь шархлуулахгүй сайн хүнтэй уулзраасай гэж хүсэж байна. Сэтгэлээ нэг мөр зэгцлэхээр шийдсэн гэж хэлдэг. За дараад нь Жихён Вонгю. Жихён би хараагүй байхдаа ч уйлаад байгаа болохоор орох хэрэггүй болтой. Та ороо гэж хэлдэг. Вонгюд бараг л ямар ч зураг үлдээгүй. Харин X-гээ намайг аль болох мартахыг хүсэж байгаа байхдаа гэж бодож байтал тэр олон зургуудыг хадгалж байсныг нь хараад гайхсан гэдэг. Төрсөн өдрүүд нь нэг хоногийн зайтай болдог байж хамтдаа хормынхаа өмнө тоглуулах бичлэг гээд бичлэг хүртэл хийж байсан юм байна лээ. Энэ хоёрын салах үеийн мессеж гэсэн чинь юу вэ? Шалаар нэг гэдэг шиг л. Үзэл бодлын хувьд үнэхээр л тис өөр хүмүүс байж нэг удаа Вонгюд 10 гаруй жил найзалсан эмэгтэй найз байдаг юм байна. Тэр найз нь гэрлэж байгаа. Гэтэл найзах нь гэрлэх гэж байгаа найз залуу нь завгүй байж таарад тэр эмэгтэй найз нь Вонгю болон
хэдэн эмэгтэй найзуудаа авч яваад хурмын даашин заа сонгохдоо туслуулахар болсон. Вонгю найздаа очиж туслана гэхтэн Жихён дотроо дургүй байсан байж тэгээ гэж хэлээд явуулсан юм байна. Гэтэл хэдэн өдрийн дараа Жихён та надад яаж ингэж хандаж чадваа? Өөр эмэгтэй хурмын даашинд сонгоход туслаад гээд урлагт нь Вонгю чи өөрөө зөвшөөрсөн бидтэй гээд үнэхээр Жихёныг ойлгож чадаагүй. Вонгю өрөөнөөс гарахдаа би өөрт байсан зүйлдээ сэтгэл ханахгүйгээр илүү их зүйлийн төлөө шунсан юм шиг байна. За дараад нь Үжин болон Жиён. Би тантай үерхэж байхдаа танд хийж өгч чадаагүй зүйл байгаа билүү? Би үнэхээр бүх чадлаараа хичээсэн гэж бодож байна. Тийм байхад яагаад сүүлийн үед надад тэгж их уурлаад би яагаад танаас байнга уучлалт гуйх ёстой болоод байгаа? Үжин өчигдөр сэтгэл хөдлөлтөө автаж хийсэн зүйл маань миний буруу, уучлаарай гэд уучлалт гуйна. Жиён аха та ороо гэдэг. Үжин өрөөнд ороход өрөөг нь Жиёны өрөө шиг тохижуулсан байдаг. Үерхэж байх үеийнх нь хамгийн их цагаа өнгөрүүлсэн газар гэсэн үг л дээ. Цагийн хуваараас болоод ихэвчлэн Жиёны гэртэл болзож хамтдаа цагийг өнгөрүүлдэг байж Жиёныг ийм хоол идмээр байна гэхтэн Үжин шууд л хийж өгдөг. Цаад талын самбар дээр эхний хэдэн сарууд байнга уулзаж байсныг нь цэнхрээр харин цаг хугацаа өнгөрхийн хэрээр уулзах уулзалтууд нь багасч уулзаагүй өдрүүдийг улаанаар тэмдэглэсэн самбар харагдана. Харин өрөөний голд Үжинийг үргэлжил хүлээж цөхөрч байсан Жиёныг дүрсэлжээ. Үжин Эксийнхээ тэр их ганцаардлыг мэдэрч Жиён энэ өрөөнд орж ирээгүй нь сайн зүйл болжээ гэж хэлдэг. Жиёныг дэлгэцээс хараад шууд л уйлах Үжин хэсэг ганцаараа чимээгүй суулаа. За гэрт юу болж байгаа вэ гэхээр Юшиг өөрийгөө сэтгэл санаагаар унчихсан үедээ унтдаг төрлийн хүн гэж хэлсэн. Мингён Юшгийг Эксийн өрөөнд ороод одоо юу гэж бодож байгааг нь мэдмээр санагдаад өрөөнд нь очиход хэвтэж байгааг нь хараад сэтгэл санаа нь хэцүү байгаа юм бах таа гэд санаа нэг зовдөг. Буцаж өрөөндөө орж ирээд уйллаа. Харин гал тогоонд Вонгю Жихёныг гарч ярилцъя гэж хэлнэ. Вонгю маргааш болцгоо гэж хэлнэ. За одоо харин Хёнжи Пикён Экс өрөөлөө орох сонголтыг хийгээгүй тул автоматар Хёнжи орохоос өөр аргагүй болдог. Өрөөний голд Пикён зэрэгт байхдаа өдөр бүр Хёнжид бичиж байсан захидлууд харагдана. Хёнжигийн огт гарч байгаагүй нэг зүйл нь Пикёны зэрэгт байхдаа бичиж байсан тэмдэглэлийн дэвтэр. Хёнжи онгоцны үйлчлэгч гэдгийг бүгдээрээ санаж байгаа. Тэмдэглэл дотор нисэж байгаа эсхийг ч мэдэхгүй ч би гадаа гарахаараа онгоц нисгийг харах бүртээ Хёнжиг сандгаа гэсэн байдаг. Хёнжи маш их уйлсаар өрөөнөөс гарлаа. За үүний дараа нэвтрүүлгийн багийнхан дараагийн салсан хосуудыг илчилдэг. Юньоны экс найз залуу бол Жихён. Салснаасаа хойш 6 жилийн дараа уулзж байгаа. 2018 оны 3 сараас 2019 оны 4 сард салжээ. Бас л ахлах сургуулийн үерхэл байсан. Ийхүү Юньон экс өрөөнд орохоос татгалзсан тул Жихён ордог. Жихён эксээсээ салсны дараа цэрэгт явсан. Тэр үед эксэгээ шинэ найз залуутай болсныг нь мэдээд их хэцүү байснаа илэрхийлэх орон зай хэрэгтэй байсан болохоор тэр үедээ тэмдэглэл хөтлөж байж үерхэж байхдаа цэрэгт удах хэмжингээд найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөж лтэй. Ярилцах хугацаа багасаад уулзах цагч багассаар эцэстээ салцгаасан. За гэртээ буцаад очицгоё. Жиён Вонгюгийн өгсөн хувцастай аяг угааж байхад нь Жихён цагаан хувцастай юм байна. Хормогч зүгээд өгөө гэж хэлээд зөөж өглөө. Ингээд оройны зурас бичих цаг. Жихён хоёр бие биедээ зурас бичсэн. Жиён Вонгю хоёр нэг нэгэндээ. Үжин Жиён руу. Пикён Юньон бие биедээ. Хёнжи Юшиг нэг нэгэндээ. Харин Мингён анх удаа Юшигт зурас бичсэн байлаа. Зурасын цаг дуусч хонх дуугархаар нь шуудангийн хайрцгаар шалгаад үзтэл шуудан байдаггүй. Тэгэд гайхаад хашааны хаалгыг нээгээд үзтэл шинэ эрэгтэй оролцогч ирсэн байдаг. Нэр нь Шин Син Юн. 34 настай гэхийг сонсоод хамгийн их баярлсан хүн нь Вонгю. Өөрөө хамгийн хөвшин нь болоод байсан чинь нэг насаараа хүн ирсэн байдаг. Мэргэжил нь гоо сайхны чиглэлээр ерөнхий эмч. Энэ үед дахин нэг хонх дуурч докtor ирлээ. Шинэ ирсэн оролцогчийг маргааш болцох нэг эмэгтэйгээ сонгоорой гэсэн байдаг. Тэгээд Юньоныг сонглоо. Жиён гомон идэж байгаад өсөргөж болохгүй юмсан. Үнэхээр нандан хувцас шүү дээ гэхийг нь сонсон Жихён. Арай наадах чинь Вонгюгийн хувцас юм уу гэхтэн үгүй минийх штэгээд инэн. Зүгээр эмэгтэй найздаа даашинд сонгож өгөхт нь их уурлаж байсан хүн чинь өөрийнх нь хувцсыг өмссөн гэдгийг мэдээж маш их уурлаж байгаа нь харагддаг. Жихён шатан дээр Вонгюгоос асууна. Үнэхээр чи хувцаа түүнд өгчихсөн юм уу гэд. Хариуд нь би өөрөө санаачилж өгсөн юм бишээ. Надад өгөөч гэхээр нь би өгсөн юм аа гэд үннээ хэлнэ. Жихён хувцаа өгөх чинь байж боломгүй асуудал. Тэгвэл надтай болцоонд явъя гэхийнхээ оронд түүнтэй явлаа. Тэр таны сонирхдаг төрлийн эмэгтэй ч нүдтэй. Цагаан арьстай, том хамартай. Вонгю аль болох зөвөр ойлгуулах гэж хичээхтэн Жихён. Тэгвэл өгсөн
футболко буцаагаад аваад ир. Буцаагаад авчих юм бол би тантай болзоонд явъя. Тийм зүйл харчгаад болзоонд явж чадахгүй гэдэг. Жихэн өрөөндөө орж ирээд бухимдаж байхыг нь гадаа сууж байсан Жихэн харчихна. За, нэг давхар. Синьон, би хайрлах урлаг гээд ном авчирсан штэ гэхдээ Жихэн босож ирээд "Хүүе, би ч бас наад номыг чинь авчирсан штэ" гэж хэлдэг. Сонирхол нэгтэй санагдаад Жихэн түүнтэй болзоонд явахыг хүссэн гэдэг. Мингён Юшгийн өрөөнд очино. Та хэн рүү зурус бичээд байгаа гэхтэн чи надтай буцаж нэлэхээр энд ирээгүй гэдгийг чинь би мэдсэн гэдэг. Би хэдий танд хорогдсон сэтгэлтэй ирээгүй байлаач таныг хичээл зүтгэл гаргана гэж бодсон. Миний мэддэг та бол тэхэл байсан гэхтэн Юшиг ярьлаа гэд бидэнд өөрчлөгдөх зүйл байхгүй гэхтэн Мингён хийсэн зүйлдээ гимшиж амьдраарай гэж хэлээд гараад яваад өгнө. За даалгавар авсан Вонгю өчигдөр би нэлээд согтчихжээ. Тэгэд юм нэг санахгүй байгаа. Яадагч байсан миний л буруу. Гэхдээ би өчигдөр наад футболкийг чинь өмсөж байсан болохоор хүмүүс анзаарчихсан байх. X-Men мэдвэл ийдэг бос хэрэг болох нь гимшиж байна уучлаарай гэж хэлээд яваад өгнө. Жионы хувьд өөрөө өөхийг зөвшөөрчгөөд буцааж авч байгаад нь гомцсон гэдэг. Вонгю Жихёны өрөөнд очиод Жионд хэлчихлээ гэж мэдэгддэг. За маргааш өглөө Мингён өчигдөр орой хитрхи их уйснаас болсон бололтой нүднээс судас нь хагараад нэг нүд нь уулаан болчихсон байдаг. Хёнжи бүр харчгаад уулга алдах хэмжээний доод давхарт Юшиг сонголт хийж байхдаа Хёнжигээс гарах уу гэж асууна. Синьон мах шарж байх үеэр Жихён ирснээ амттай хол идэхээр яваад ярилцгаая гэж хэлээд болцох санал тавилаа. Мингён өрөөндөө уйлж багт нь Жихён ирээд зөвлөгөө өгнө. Яагаад салснаа? Сайн бодоод үз. Та хоёр яг одоо үерхэж байх үеийнхээсээ хоёулаа хөгжиж дэвсэн байна уу гэдгээ харах хэрэгтэй. Хувь хүний хувьд ямар ч хөгжил дэвшил өөрчлөлт байхгүй бол эргээд уулсан ч эцтэй салнаа л гэдэг. Бүгд доод давхарт цуглах үеэр төгтөөрдөг ба Япон руу аялалд гарахтаа бэлдээрээ гэсэн байлаа. Үүжийн гадаад руу ерөөсөө аялаж үзээгүй. Үерхэж байхдаа анхны гадаад аяллаа Жионтой хамт явна гэж ярьж байсан юм байна. Манай хоёрын нэг нэгэндээ өгсөн амлалт шахуу зүйл байж л дээ. Гэтэл тэр амлалт биелэхээс өмнө салчихсан. За эмэгтэйчүүд хамт аялах хүнээ сонгох ёстой. Пикён Юнион хоёр хамт явахаар бие биенээ сонгосон. Мингён Жихён хоёулаа Синьоныг сонгосон ч Синьон Жихёныг сонглоо. Хёнжи Юшгийг, Жион Вонгюг. За ингээд сонгогдоогүй үлдсэн Үжин, Жихён, Мингён гурав хамтдаа явцгаахаар боллоо. Оройн зурус бичих цаг. Жихён Жихён руу, Жион Вонгюд зурусаа явуулсан ч Вонгю анх удаа X-нэ зохиндоо зурус явуулсан байдаг. Үжин Жионд, Хёнжи Юшиг бие биедээ, Мингён Юшиг руу. За одоо байна штэ. Энэ шоуны хамгийн оргил мөч ирэх гэж байна. Хёнжид дахиад нэг зурус ирж X-тэн таныг сонгосон байна гэж гарч ирдэг. Пикён явууллаа гэж үү? Үгүй ээ. Пикён Юнион руу явуулсан. Тэгвэл юу гэж? Хёнжигийн дахиад нэг X нь бол Синьон байжээ. За зурсын цаг дуусч чөлөөт цаг эхэллээ. Үжин би өчигдөр өөрийн 7 цаг хүртэл бодлоо. Энэ газар бол сонголт хийгээл дуусах зүйл. Харин гараад юу болох нь илүү чухал шүү дээ. Би эндээс гараад чамайг зовоож басан зүйлсээ хийхгүй байж чаднаа. Би бүрэн өөрчлөгдөж чадна. Би чамайг бүрэн мартаж чадаагүй болохоор энд өөр хүмүүстэй уулзах бэлтгэлгүй байх шиг байна гэж сэтгэлээ илэрхийлнэ. Жон уйлж байх зураа хэлдэг. Би тэр үеийг бодохоор их хэцүү санагдаад нулимс урсаж байхад яаж одоо тантай буцаж нийлэх юм бэ? Үжийн хариуд нь хичээл зүтгэлээрээ харуулах уу? А4-ийн цаасан дээр сэтгэлээ бичээд ирэх үү гэхтэн Жион тэслгүй инээснэ. Тэгвэл нүүр дүүрэн бичээрэй. Бичээд ирвэл би жинхнээсээ бодож үзээгээд тоглоом хийлээ. Жион үргэлжлүүлэн тэгвэл та гомь чанаад аваад ирч болох уу? Савтай гомь биш. Гомь чанаад өрөөрөө маань хүрээд ир гэж хэлээд орлоо. Үжийн гомь чанаж авчирснаа. Би бариад өгөхгүй гэснээ нэх хөөрхөн аягийг нь барьж өгнө. Жион та өстой ядаргаатай юм гэснээ уйлангаал гомгоо идээд байна. Үжийн шүлгийг нь уух уу гэснээ халбагдаад өгтөн Жион буцаад инээдэг. Тэгснээ албаар дахиад л гомдлно. Би өндөгтэй гомд дуртай байхад яагаад өндөг хийж өгөөгүй юм? Тэгж хэлснээ дахиад уйлчихна. Тэнгүүтээ бяслагтай гом идмээр байна. За 2 дахь удаадаа гом авчирлаа. Жион хідэн гом нь савтаж байснаа шарга шүгэнд халаагаад өгч болох уу гэж дахин тушаал буулгахт нь тэгээл гээд аваад явна. Жион хэлэхдээ салах үед надад ямар хэцүү байсан бэлээ дээ. Тэр хэцүү үеийн мэдрэмжээс жаахнагч болоо өөрт нь мэдрүүлэхийг хүссэн гэдэг. Үжийн халаасан гомонгоо Жионд өгч өмнөх хөрсөн гомонгоо өөрөө идэнэ. Харин Хёнжи Пикёныг тагтан дээр дуудаж гаргаж ирлээ. Ярилцаж байснаа Хёнжи зүгээр л би одоо ч гэсэн чамд сайн гэж хэлдэг. Пикён баламгдаж орхино. За маргааш болж оролцогчид аялалдаа гарцгаалаа. Жион Вонгю хоёр Японд ирээд хамтдаа хоол идэнэ. Вонгю хэллээ. X-ийнхээ тухай бодохгүй гिचэн. Тэгж бодоод Японд ирсэн гэд. Хоол идэж дуусаад амтны хүрээлэн орцгоолоо. Жихён Синьон хоёр парк ордог. Дараа нь алсын харагч дээр суулаа. Жихёныг айгаад байна гэхээр найцыг нь үргэх гэж Синьон Blackpink-ийн дууг дуулж өгдөг. Би биенийхээ зургийг авч өгнө. Морин тойруулга дээр сууж өстой хөгжилдөж гарлаа.
За дараа нь Бекён, Юнион өөр цайтал Хёнжитэй ярилцсан Бекён онгоцонд оронгуудаа нүдэн анилдаад унтаад өгдөг. Японд ирээд хамтдаа хооллоно. Юнион Бекёныг ахаа гэж дуудахад нь инээн. Өмнө нь дүүхэнтэй огт үерхэж байгаагүй болохоор тэгж дуудулж үзээгүй. Ийм болохоор л эрэгтэйчүүд ах гэж дуудуулах туртай байдаг байх нэ гэд ичнэ. Хоолоо идчихээд жинсний газар орж ирлээ. Хоёулаа жинсэн хүрэм нэг нэгэндээ сонгоод өөрсдөө чимэглэж хөөр болдог. Бэлэн болсныхан дараа өмсөөд зураг авахулна. Одоо Хёнжи, Юшик хоёр алсын харагчдаар суулаа. Хоол чидлээ. Ингээд хамгийн сүүлд нь манай гурав. Нисэх онгоцны буудлын дээр Жихён түр байхгүй байх хооронд Мингён хэллээ. Ахаа таныг сонгоогүй дээ харамсаж байна. Дараа нь боломж олдвол хамтдаа болцгоё гэд. Жихён асуулаа. Мингёна одоо сонирхож байгаа хүн байгаа юу гэхэд нь байгаа. Их ярилцаж үзвэл зүгээр байхаа гэхэд нь Жихён тэгвэл очиод шууд хэлэх бодолтой байна уу гин. Мингён удаан бодсончгүй хэлчихсэн гэхийг нь сонсоод үүжин инээн. Жаахан ярилцсны дараа Мингёныг үүжинд талтай байгааг нь ойлгодог. Тэгснээр жаахан зай гаргаж хоорондоо ярилцах гэж бодоод ариун цэврийн өрөө орчхоод эрээгээд яваад өгнө. За ийхүү шүнж болж бүгд шинээр байрлах байрандаа хэрцгээлээ. Хамгийн түрүүнд манай гурав. Араас нь Хёнжи, Юшик, дараа нь Бекён, Юнион, тэгээд Жиён, Вонгю, хамгийн сүүлд Синьюн, Жихён. Оролцогчид хажууд нь том дэлгэц байхыг нь хараад гадарлаж байв. Өнөөдөр Эксо дэлчлэгдэх өдөр байх нэ. Хамгийн эхлээд Юнион, Жихён хоёр дэлгэцээр гарлаа. Ямартай ч тэр хоёрыг салаад 6 жил басныг салаад удаж байгааг нь мэдэж авцгаана. Дараа нь Жихён, Вонгю хоёр гарч ирлээ. Жионд нэг их сэтгэл байгаа харагдаад баг зэрэг санаан зовсон. Гуравт Хёнжи болон Бекён. Синьюн нэг л харцаар хараад л суугаад байна. Юнионы нүдээр Бекён илүү их хорогдох сэтгэлтэй байгаа юм шиг харагдсан. Бодол нь өөрчлөгдөж болох юм шиг мэдрэмж төрсөн гэдэг. Харин Бекён өөрийнхөө бичлэгийг үзээд нэг зүйлийг гайхсан. Би Хёнжиг харахтаа тийм харцаар хардаг гэдгээ анх удаа харсан гэсэн. Хичнээн хугацааны дараач гэсэн. Хүний гих мэдрэмж бүхэлдээ алга болдоггүй байх нь. Өөрийгөө сэтгэл үлдээгүй гэж бодож байсан ч дэлгэцэн дээр Хёнжиг хараад ичиж догдолж байгаа өөрийнхөө жинхэнэ төрхийг харсан гэдэг. Дараагийнх нь Мингён, Юшик. 8 жил үерхснийг нь сонсоод бүгдээрээ уулга алтна. Юшик хэллээ. Уулзч байх хугацаанд нэг ч удаа уйдгартай санагдаж байсан удаа байхгүй. Уулзаад үтсэн чинь нэг мэдгэд л 8 жил болчихсон байсан гэд. За дараад нь Жион, Үүжин хоёр. Вонгюгийн нүдээр салаад 3 сарын дараа уулзч байгаа Жионд салах үеийнхэн сэтгэл хөдлөл нь томоор үлдсэн байх магадлалтай. Тийм болохоор л Жион Үүжинийг тэгж их өөрөөсөө түлхээд байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн гэдэг. Үүжин өөрийгөө харахтаа сэтгэлгүй юм шиг яагаад тэгж их дөрөсгээд байснаа ойлгоогүй. Тэгээд харамссан. Тэр үед өөрийнхөө сэтгэлээ арай илүү шударгаар илэрхийлсэн бол Синьюн ганцаараа үлдээд сандарч эхэллээ. Дэлгэцэн дээр Синьюны хажууд суух Хёнжиг хараад бүгд шок. Хёнжи, Юшик бие биерүүгээ хараад амжлаа. Бекёны хувьд нэвтрүүлэг эхлэхээс өмнө мэдчихсэн болохоор үнэхээр яахчгүй гэж бодож байсан ч нүүр тулаад харсан чинь их хачин мэдрэмж төрсөн гэдэг. Хёнжи, Синьюн хоёр 2023 оны 1 сараас 2024 оны 9 сар хүртэл үерхсэн. Синьюн найзуудтайгаа хамт гадаад руу аялахаар явж байхад найз гээд Хёнжи ирчихсэн байсан юм байна. Тэр үед л хамгийн анх уулзч байсан. Хёнжи болохоор сэтгэл хөдлөл ихтэй хүн. Юмд байнга л сэтгэл хөдлөлөөр хандна. Харин Синьюн тийм ч зөөлөн төрлийн хүн биш. Ялангуяа хэрэлдэж маргалдах үедээ их ширүүн үгтэй болчихдог. Маргалцсаар эцтэй салжээ. Эксо дэлчлэгдэж дуусны дараа Жихён Бекёноос мэдээгүй байсан уу? Сая мэдэж байгаа мó гэхэд нь мэдээгүй тийм ээ гिचгэн. Хёнжи Бекёнд үнэхээр мэдээгүй байсан юм уу? Та хоёр үнэхээр мэдээгүй юм уу гэж уурлана. Синьюн босож ирээд гуруула гарч ярилцъя гэд аваад гарлаа. Хэсэг ярилцаж байгаад хоорондоо ойлгож Синьюн тоглоом хийж тэр хоёрыг инээлгэн. Бекёны хувьд Синьюн эвлэрүүлэхээр ирээд үнэхээр түшигтэй санагцсан гэдэг. Юнион Жихён хоёр ярилцахаар болно. Жихён надад харамсах, талархах, гомдох гэсэн 3 мэдрэмж байна. Гомдсон сэтгэл байгаагаар чамайг бүрэн дэмжиж чадахгүй байгаа юм шиг санагдаад ярилцах гэсэн юм. Намайг юунд гомддгийг мэдхүү. Тэр сонголтыг хийхэд би чамд огтхон ч хамаагүй байсан юм уу? Эндээс хэдүүлээ юуг олж мэдэх вэ гэхлээр салсныхаа дараа цэрэгт явсан. Цэрэгт байхдаа өөрийнхөө хамгийн сайн эрэгтэй найзтай нь Юнион уулзж байгааг мэдсэн юм байна. Бүр салаад дөнгөж 3 сарын дараа. Жиханы хувьд энэ нь үнэхээр хүнд туссан гэдэг бол Юнионы хувьд үерхэж байхдаа өөр хүнтэй уулзсан биш шүү дээ. Салсныхаа дараа уулзсан болохоор тэмч сүртэй зүйл гэж боддгоо. За тэгээд гомдлоо гаргаад ярилцаж байтал хонх дугуурлаа. Синьюн картыг уншихаас өмнө хэлэх зүйл байна. Үнэн дээр Бекён бид хоёр мэдэж байсан
байсан гэхдээ Бэкён тийм ээ. Шоуны зүгээс нууцлах ёстой мэдээлэл гэж бодоод тэгээд хэлчихсэн юм аа гэж дахин тайлбарлана. Шуудан дээр эрэгтэй оролцогчид X-тэй болзаад хүнийг нь сонгож өгнө. Гэвч өөрийгөө сонгож болохгүй ба 30 минут ярилцаж болно гэсэн байдаг. Юнион үргэлжлүүлэн би тэр хүнтэй үерхэж байхдаа үннийг хэлэхэд таны сэтгэлийг огт бодоогүй. Өөрийнхөө сэтгэлийг л бодож өөрийнхөө жаргалыг л бодсон байна гэж гэмшин. Харин Жэхён би чамайг буруутгасан юм бишээ. Зүгээр л баг зэрэг гомдол байсан болохоор ганц удаач болов нүүрээ харж ярилцахыг хүссэн юм аа гэдэг. Нилээн ярилцаж гомдлоо тайлж нэг нэгэндээ сайн сайхныг хүсэж яриагаа эцэст нь тэрвэрлэлээр дуусглаа. Жион харин Вонгю ахыг сонгож өгөхийг хүсэж байна гэдэг. Бэкён Синьюн хоёр хоорондоо ярилцаж байгаад Хёнжиг Юшигтэй болзоо гэж хэлнэ. Юнион эргэж суудалтаа ирээд цамцных нь уяа тайлагдчихжээ гэд Юшигээс тусламж авахт нь Мингён би хийгээд өгөхгүй гэж хардна. Харин Жихён Юшигыг сонгож өгөөрэй гэж хэллээ. 30 минут өнгөрсний дараа бүгд цуглалаа. Жихён Бэкёныг сонгоно. Бэкён Синьюн хоёр Юшигыг, Ужин Вонгюг, Вонгю Юшигыг, Юшиг Ужинийг. За оройн зурус илгээх цаг. Өнөөдрийн онцлог зурсууд нь Синьюн Жихён бибидээ зурус бичсэн. Вонгю Жионд хамгийн анх удаа Жион Ужинд зурус бичсэн байдаг. За энэхүү нэвтрүүлгийн багийнхнаас өрөөнүүдийн хуваарлалт ирсэн байлаа. Ужин Жионы өрөөнд ирээд шоуны туршид мэдэрсэн мэдрэмжүүдээ үннээр нь хэлэхээр шийдсэн байдаг. Би Мингёнтэй хэд уулзаад илүү их ярилцаж мэдхийг хүссэн. Миний сонирхсан хүн ганцхан Мингён л байсан. Саяхан Мингён нисэх онгоцны буудлын дээр Японд боломж олдвол надтай болцмоор байгаагаа илэрхийлсэн гэд ярихт нь Жион ойлгосонгүй. Нөгөө надтай буцаж нийлээгээд байсан хүн чинь юун өөр эмэгтэй талаар яриад байна гэд. Тэнгүүтээ та үнэхээр надтай эргэж нийлхийг хүсэж байгаа юм болвол бодолд чинь надаас өөр хүн байхгүй байгаасаа гэж хүсэж байна. Таны бодолд эргэж нийлэхээс өөр бодол байхгүй байгаасаа. Танд би хамгийн чухал нь байсан бол та өөр хүнтэй болцоод илүү их ярилцъя гэж яасан ч тэгэж бодож чадахгүй гэхдээ Ужин би чамд худлаа ярьж чадахгүй гэдэг. Харин Жион ингэж байхынхаа оронд иймэрхүү зүйл дээр зүгээр л худлаа ярьчих. Би өчигдөр Мингёнтэй болцсон ч огт догтлоогүй. Чамайг л бодсон. Ингээд хэлээд өгчлөлтөө. Жионы урам нь хугарсан бололтой босоод яваад өгнө. За харин Жэхён зурсаа Хёнжид өнөөдөр явуулсан да. Ярилцахаар гадаа суулаа. Хэцүү байх юм уу? Санаа зовоосон зүйл гарвал над дээр ирээд ярилцаж болно шүү гэдэг. Гэр дотор Бэкён Юшигт Хёнжигээс болж догдолж байсан мөч байгаа юу гэж асуухт нь өөрөөс нь болоод санаа нь зовсноо яасан хариулдаггүй. Ядаж байхад хажуунаас нь Вонгю асууна. Чи одоо Хёнжи Жихён алинд нь сайн ин чигшиг. Жихён Вонгюг ярилцъя гэд аваад гарлаа. Харин Бэкён миний уур жаахан хүрээд байгаа. Хёнжи өмнө нь надтай нийлэх бол байхгүй гэснээ баг зэрэг ойлгомжгүй үйлдэлүүд гаргаад байгаа гэхээр нь Юшиг. Тим зүйл бити яриа. Хин нэгний бодлоор тэр хүнийг хармааргүй байна гэд яриаг нь тасалчихна. Дараа нь Хёнжигээс өөрөө асуухыг хүслээ. Хоёр хүн байгаа болохоор чамд хорогдох сэтгэл байгаа байх та гэхдээ үнийг хэлэхэд энд ирэхээс өмнө миний нэгдүгээр байранд Бэкён байсан л та. Гэхдээ одоо миний хувьд нэгдүгээр байр болчихъя гэж хэлэхэд нь Юшиг инээдээ нууж чадсангүй. Хёнжи унтах гээд явж байхад нь Синьюн ярилцъя гэж дуудана. Чамайг сэтгэл хөдлөөр хандхад чинь ойлгохын оронд зөрүүлээд сэтгэл хөдлөлөөрөө их ханддаг байжээ. Би хүн өөрчлөгдөж болно гэж боддог. Ерөнхийдөө бол би бурууга хүлээн зөвшөөрч өөрчлөгднө гэсэн утгатай зүйл хэлнэ. Харин Хёнжи ах тантай буцаж нийлэх бодол маш бага. Миний бодол одоо их цэгцэрсэн. Арай өмнө нь энэ үгээ хэлэхгүй яасан бэ гэж хэллээ. За маргааш өглөөн нь Синьюн зөвхөн Хёнжид л өглөөний цай зориулж хийж өгнө. Тэр үед нь Хёнжи ахыг сэтгэлээ илэрхийлж чаддгүй гэж боддог ч өөрийнхөө хэмжээнд хичээж байгаа байх нэ гэж бодсон гэсэн. За өнөөдрийн онцлог болцоонууд гэвэл Мингён би X-ийг их сэтгэлтэй байгаа болохоор шинэ хүн сэтгэлээ нэг арай болоогүй байгаа юм шиг байна гин. Харин Ужин би Японд ирээд X-ийг их бат итгэлтэй болсон гэдэг. Ингээд энэ хоёрын маань харилцаа бүр мөсөн дуусч байгаа гэсэн үг. Дараа нь манай хоёр бибидээ бөгж хийж өглөө. Хос бөгжтэй болоод тэрийгэ зүсгээгээд гэрлүүгээ явцгаана. Хёнжиг гадуур явж байх үед нь нөгөө хоёр экс нь буу халаад суун. Манай Хёнжи эмгтээлэг даруухан хөөрхөн шүү гээл. Тэгснээ Бэкён гэхдээ гэрн гэснээ инээлтэн. Синьюн цэвэрлэл гэж их хэлсэн ч цэвэрлэх их л хэцүү байдгийм шиг байна лээ гэж ховлохт нь Бэкён хിവэрэл байна уу? Ариун цэврийн өрөөний угаалтуурынх нь хэсэг хിവэрэл байгаа юу гэхдээ Синьюн ганц тэр бишээ. Өрөөнд бүхэлдээ гэж инээн. За эмгтээ оролцогч нарт одоо X-ийнхээ болцох хүнийг сонгоорой гэсэн байдаг. Хёнжи Бэкёныг Юнионтой, Синьюнийг Жихёнтой, Жион Юнионыг, Мингён бас Юнионыг сонглоо. Юнион Хёнжиг, Жихён Мингёныг. Ингээд зурус бичих цаг. Жион өнөөдөр Вонгюд зурусаа явууллаа. Вонгю Жихёнд, Юшиг Хёнжид. За зурусын цаг дуслаа. Вонгю Жихён хоёр ярилцсан. Жихён яагаад над руу зурус явуулсан юм бэ гэхэд одоо хүртэл сэтгэлдээ болохоороо гэж хэлдэг. Нөгөө талд Хёнжи саллтынхаа шуданг задлж үзнэ.
хамгийн эхлээд Пикёныг өвдөж байх үед нь өөрийнх нь авч өгсөн суух таяг байдаг. Дараа нь Синьюн өөрийнх нь зурагтай түлхүүрний осор буцаан өгчээ. За Жиёны өрөө өөжийн сэтгэлээ илэрхийлэх гээд захиа бичсэн ба түүнд өглөө. Жиён анхааралтай уншаад энд ирж байж л танаас анх удаа захиа авах гэж Пикён Хёнжигийн өрөөнд ирнэ. Хэсэг нэлээд удаан ярилцлаа. Ярилцаж дуусаад хоёулаа эргэж нийлвэл хүмүүс нь адилхан хിവэрэ болохоор дахиад л шархлах байх та. Тэр үеийн өөртөө дургу хурч байна гэхт нь Хёнжи яагаад вэ? Миний хайртай байсан хүн шүү дээ гин. Удалгүй Пикён нулимсан цэлэгнээд нусаа татаж эхэлдэг. Тэгэнгүүтээ хоёулаа дараагийн амьдралдаа уулзъя. Чи Пикён болж төр. Харин би Хёнжи болж төрэй гэд та нарын клип цаашаа. Пикён нэвтрүүлгийн багийнханд би өөрийгөө үнэхээр ойлгохгүй байна гэж уйлна. Үнэхээр түүнийг аз жаргалтай байгаасаа гэсэн хүсэл байгаагийн хажуугаар хуучин дурсамжууд орж ирээд мэдэх юм алгаа гэдэг. За шөнө өнгөрч гигэн өглөөтэй золглоо. Юушгийг буудан дээр унтаж байхыг Мингён харснаа хажууд нь очиж суув. Бид яагаад ийм байдалд хүрчихсэн юм бол доо? Уг нь ингээд байж байхаар харилцаатай хүмүүс байгаагүй шүү дээ гэж бодогдоод их гонигтай байсан гэдэг. Хэдэн хормын дараа Мингён Юушигт юм нөмрөөснээ яваад өгөв. Синьюн Хёнжиг дуудснаа би хос буугавч авсан. Нэг нь минийх, нэг нь чинийх гэдэг өгнө. Хёнжи үл ойлголцол гаргахгүй гэсэндээ надад хамгийн их сэтгэл татагдаж байгаа хүн бол Юшгэ гэж хэлэхтэн Синьюн. Юшигч сайхан юм аа. Пак Хёнжигийн сэтгэлийг булаагаад л Хёнжи ярилцсныхаа дараа би Юшигтэй очиж ярилцлаа. Тантай ярилцаж байхыг хараад буруу ойлгосон байж магадгүйгээд явсныхан дараа нь Синьюн уйлна. Синьюны хэлснээр надаас илүү залуухан бас царайлаг халамжтай хүнд сэтгэл татагдаж байгааг нь хараад хардах сэтгэл төрсөн гэдэг. Харин нөгөө Юшгийн энд хамгийн жоохон нь байгаадаа сэтгэлээр унаад байсан шүү дээ. Харин гадуур Пикён Юнион хоёрын болцоо. Пикёны амин хаан байгаа юм гэмээр дуу муун бүр цаашаа орчихсон байдаг. Тэгээд шууд Хёнжигийн тухай ярьж эхэллээ. Японд ирэхээс өмнө миний сэтгэл зөвхөн чамд анхаарч чадаагүй л гин. Юнионоос цалалтын шууданд чинь юу байсан юм гэхт нь хос бөгж байсан гэлээ. Пикён хариуд нь надад нэг тийм бодол байдаг. Хизээ нэг өдөр хин нэгнтэй гэрлэхээр болсон үед л тэрийгэ миний эхний бөгөөд сүүлийн хос бөгж байлгахыг хүсдэгэ. Тийм болохоор өмнө нь хос бөгжтэй байж үзээгүй л гин. Юнион болцооноосоо буцаж ирээд Мингёны сэтгэл хэр байгааг нь асуулаа. Тэгснээ Хёнжи Юшиг хоёрыг хос бөгжтэй болсон тухай мэдээлэл хүргэв. Мингён итгэмээргүй юм гэж хэлснээ Юшгийг хайна. Дуудаж ирээд та гараа харуул та. Та бөгж огт зүүдэггүй байж яаж хос бөгж зүүж чадваа гэж шууд л уйлна. Юшиг хариуд нь би чамтай буцаж нийлэх хүсэл тийм ч их байхгүй. Нэг нэгнээ анхаарахгүй байна. Юм л болвол над дээр хурж ирээд сэтгэлээ уудлахаа бэл. Тэгэхээр ч надад чиний тухай таагүй мэдрэмж төрөөд байна. Жаахан ухраад улс ууртай бодоод үзээ гэлээ. Харин нөгөө Юнион ч дахиад Хёнжи Юшиг хоёрыг хос бөгж хэлгсэн байна лээ гэд Пикёнд хэлчихнэ. Хёнжигээс бөгжиг чинь харъя гэж асууна. Ингээд өнөөдрийн онцлог зурвсууд Өөжин Жиён бибидээ зурвас илгээлээ. Вонгю Жихэн хоёрч бас нэг нэгэндээ бичв. Нөгөө гуравч нь бүр андууд. Хёнжи Юшиг бид хоёрыг ярилцаж байхад Мингён хүрээд ирсэн гэд хов зөөхтөн нөгөө хоёр нь яана тийм үү энтер гэл. Хёнжи би энэ байдлаараа Мингёнтой найзууд байхаа болох юм биш байгаа даа гэхтэн Пикён тэгээд яах вэ? Нэг хүн олоод нэг хүн алдаж байгаа л хэрэг штэ. Синьюн хажуунаас нь чамд Мингёныг алдахгүй байх боломж бас байна. Зүгээр л намайг сонг гэхтэн Пикён инээж нөгөө хоёр экс нь гараа цохилцсон. Синьюн гэж үнэн шантартгүй гар байна. Хёнжиг авч ороод эцэст нь чи намайг сонгохгүй бол дараа нь харамсаж магадгүй санагдаад эрт гэрлэхийг хүсдэг шүү дээ. Би гэрлэлтийн тал дээр чамд баттай байж чадна. Юшгээс өөр зүйл нь тэр. Харин Юшигтэй үерхвэл чи хизээ гэрлэх юм. Бодит байдлыг сайн хар. Хёнжи хариуд нь үнэхээр ингэх юм уу? Та ёстой хэрцгий юм аа. Гэхдээ гинэт инглээгээд миний сэтгэл өөрчлөгдөхгүй. Бодит байдлын талаар бодоогүй ээж. Харин одоо бол бодогдох юм шиг байна. Үүний дараа Синьюн Мингёныг хайж олж уулзаад хэллээ. Үнэн дээр Хёнжи Юшиг хоёрын харилцааг би сүйдгмээр байна. Тэдэнд саад болмоор байна. Тэгээд ганцаараа саад болсноос илүү хэрвээ чи түүнтэй эргэж нийлэх хүсэлтэй байгаа бол тэднийг эргэлзүүлсэн нь бид хоёрын аль алинд нь дээр байх. Синьюны үгэнд шүрүүплэгдсэн Мингён шууд л басна. Мингёны өнөөдрийн арга бол Юшгийг залхаах бололтой. Та маргааш болцох юм уу? Бөгжөө зүүчгчээ. Бацаад зогсох хүчиж алга гэснээ доороо суучгана. Таныг тэгж сэтгэлээ илэрхийлж чаддаг хүн гэж бодсонгүй. Юшиг Мингёны яриаг төгсгөлгүй гэдгийг нь мэдээд хүчээр босгоод одоо унтаж амар гэд өрөөнд нь оруулж өчгөөд яваад өглөө. За дахин нэг шинэ өглөө эхэллээ. Вонгю Жихёны өрөөнд очиод бэлэг гээд ууттай зүйл өглөө. Дотор нь үнэртэй бас болон дууны үг. Тэр дууны үг нь үерхэж байхдаа үг нь гоё юм аа гэд хамтдаа байнга сонсож байсан дууны үг. Юшиг
Хинжээтэй болцоход ирэхэд нь түүнийг өдөржин хүлээж байсан Мингён түүн дээр очиод шууд л уйлчихна. Оройн хоолны үеэр Хинжээгийн 2X хүүе адилхан оймс энтергээл хоорондоо инээлдэж байхыг нь харсан Хинжээ ёстой нэр. Оройн зурвас. Үжин Жион 2 нэг нэгэндээ, Вонгю Жихён 2 бие биедээ, Хёнжээ Юшиг нэг нэгэн рүүгээ, Мингён Юшиг рүү. За ингээд зурвасаа бичсэний дараа ирчүүд ярилцсан. Өнөө орой манай хоёр дахиад л хэрэлдэнэ. Мингён ярианыхаа төгсгөлд би эндээс гарах юм бол тантай дахиж хизээж уулзахгүй, яасан ч уулзахгүй. Харин нэг давхарт Үжин ганцаараа сууна. Анх орж ирснээсээ хойш хамгийн их турж жингээ алдсан хүн нь Үжин. Гинтл Солонгост ганцаараа туулж байсан хүнд хэцүү бүхэн нь нөмрөө давшиг болсон гэдэг. Жион ирээд аргадах гэтэл дургу хүрмээр юмаа гэд уйлна. Жион уйлж байгааг нь харснаа өхөөрцөн харцаар хараад инээлээ. Үжин намайг ганцааран минь түр орчих гэхтэн Жион хажууд чинь байж байя. Тань руу харахгүй гэд буудангийн буланд очиод суна. Манай Жион чих цайлган шүү. Бүр шүн болж байхад Мингён Юшигтэй зурласаар л байна. Миний гарыг тавих юм бол бүх зүйл үнэхээр дуусна шүү. Бидний хамт өнгөрүүлсэн цаг хугацаа бүгд хоосон зүйл болно. Үлсэн амьдралынхаа дурш таныг харамсаж яваасаа гэж хүсэж байна гэж хэлээд гараад явлаа. Нөгөө тал Синьюн Хинжийг дахиад л ятгана. Синьюн нэг давхар руу буухад Үжин уйлаад сууж байгаа да. Санаан зовсноо яасан. Дэрээрээ нүрээ халахлав. Тэрийг нь анзаарсан Жион дахиад хурдна. Нөгөө Синьюн чинь гинэд халуухан гэдгээ харуулах гэсэн үү яасан. Лифтэнд цамцаа тайлаад унахт нь Хинжээ цочно. Хинжээ өрөөндөө орж ирээд та хоёр юу хийж байгаа гэхтэн Жион ахын сэтгэл санаа одоо та руу байгаа гэд инээлээ. Жион Үжинд Синьюн ах таныг харчихсан байхтаа гэд уйлж байхыг нь харсан байх гэсэн утгаар хэлсэн байхгүй юу? Тэгсэн Хинжээ цаанаас нь юу харсан гинэ? Та хоёр үнсэлдсэн юм уу? Галзуураа юу гэхтэн Үжин нусаа сууртлын нэ. Нус гооччихлоо. Ямар инээдтэй юм бэ? Хинжээ чи ёстой хөвгчлээ хүн юм аа гэд чинь. Хинжээ Юшгийн өрөөнд очино. Гинэт хөлийн чимээ гарахад тэр нь Синьюн гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн Хёнжээ Юшгийн өрөөлөө цухтав. Хаалга хаагдах агшинтай зэрэгцэн Синьюн хаалганаас нь барьлаа. Хёнжээ хамт байна уу гэж л шалгаж байгаа царай. Хинч харагдахгүй байсан тул тун удалгүй яваад өглөө. Хёнжээ Юшг хоёр үүдэнд хэсэг ярилцаж байгаад унццгаахаар явлаа. Инхүү шүн өнгөрч өглөө болж нар мандав. Вонгю Жион 2 сүүлийн удаа ярилцсан. Жион ахаа та байсан болохоор л үнэхээр жаргалтай цаг хугацааг өнгөрүүлсэн. Та их сэтгэл татам хүн шүү. Харин Вонгю үнэндээ X яг нүдний өмнө байхад их хэцүү байдаг юм байна лээ. Тийм байхад хоёулаа гадагшаа гарч ярилцах бүрт 50 мэдрэмж төрүүлдэг байсан шүү. Олон зүйлд талархаж байна. Ингээд энэ хоёрын маань зам мөр жинхнээсээ салж байгаа бололтой. Энэ үеэр оролцогч бүр бүгдээрээ цуглана уу гэсэн нэгэн газрын байршил ирлээ. Гарахтаа бэлдэж байх зур Хинжээ Мингёныг дуудаад 8 жил үерхэж байх хугацаанд огт гэрлэлтийн талаар ярьж байгаагүйг нь гэрлэх яриа гарахад тодорхой хариу өгдөггүй байсан гэдгийг нь мэдэж авна. Хинжээ гэрлэх талаар үнэхээр их бодож байгаа бололтой. Явх замдаа Вонгюгээс уулзаад удаагүй хүнээсээ гэрлэлтийн талаар асуух түнд тухгүй байх таа гэж санаа алдна. За ийм газар цуглахаар юу болдгийг та хэд маань аль хэдийн мэддэг болсон байх. Өнөөдөр үннээ хэлэх тоглоом тоглоноо. Хинжээг орж ирэхэд нь өөдөөс нь харж суусан Бикён өнөөдөр үнэхээр хөөрхөн байна шүү гэж бодсон гэсэн. Харин пицца зүсэж байхад нь Юнионд Бикёны бугууч байгааг нь анзаарчихна. Өмнө нь үерхэж байхад л байнга зөөдөг байсан их нандиндаг бугууч нь юм байна. Тэр нь хоёр ширхэг. За тоглоомын хувьд нэг хүн дээд талдаа 3 асуулт асуух боломжтой. Нэг удаа асуултад хариулахаас татгалзаж болно. Хёнжээ Юшгээс асуулаа. Чи сэтгэлтэй хүндээ сэтгэлээ баттайгаар илэрхийлж байсан удаа байгаа юу? Хариуд нь байхгүй гэдэг. Зөрүүлээд Хёнжээгээс асуув. Бикён анханасаа эргэж нийлье гэсэн бол тэр нь шийдвэрт тань нөлөөлөх байсан уу? Хариуд нь сэтгэл хөдлөлөөрөө шууд шийдэхгүй байх. Эхлээд ярилцах байсан гэдэг. Вонгюгээс Жион болцсон болцоонууд дундаас ч хамгийн их тогтмоор болцоо нь аль нь байсан бэ гэхтэн Японд ирээд чамтай хамт вар хийсэн болцоо гэдэг. Жихён Вонгюгээс асууна. Цамцаа өгсөн биз дээ? Бүгд инээлтлээ. Вонгю Жихёноос Юшгийн юун чамайг хамгийн их тогтлуулж байсан бэ гэхтэн нөгөө хүнээ түрүүнд тавьдаг, илдэг болохоор гэдэг. Юнион Бикёноос X чинь эргэж нийлхийг хүссэн бол сэтгэлд чинь нөлөөлөх үү гэхэд нөлөөлж магадгүй байхаа гэлээ. Юнион яагаад энэ асуултыг асуусан бэ гэхлээр Бикён Хинжээ хоёр өөдөөсөө хараад сууж байгаа. Тэгээд Бикён Хинжээ рүү харцсан их яваад байж л дээ.
Ухамсаргүй үйлдэл байлаач 10-аас 8-д нь Хинжи рүү харж байсан болохоор ийм асуулт асуух хэрэгтэй гэж бодсон гэдэг. Бэкён Хинжигээс асууна. Миний хийсэн Карины амт нь өөрчлөгдсөн байна уу? Амттай байсан гэд инээдэг. Мингён Юшгээс та надтай ямар ирээдүй төсөөлж байсан бэ гэхэд нь миний аз жаргалтай ирээдүй чи байсан. Чамаас өөр хүнтэй тэгж төсөөлж байгаагүй. Ирээдүйдээ чамайг байхгүй байна гэж төсөөлөлдөө ч бодож байгаагүй. Тэр миний төсөөлсөн ирээдүй байсан. За тоглоом дуусч манай хэд гэртээ ирэх үед бүгдд нь мессеж ирлээ. Маргааш X-тэйгээ болцох болно. За маргааш өглөө болж хамгийн ихний болцоо. Өнөөдөр бол өвчний хүсэн хүлээсэн өдөр шүү дээ. Өмнө жилийн төрсөн өдрөөрөө үнэртэй ус хийхээр явж байсан юм байна. Тэр болцоо хоёулангийнх нь сэтгэлд их үлдэж байсан болохоор өвчин өнөөдөр дахиад үнэртэй ус хийж хуучны аз жаргалтай дурсамжийг нь эргэн авчрахыг хүссэн бололтой. Өөрсдийн дуртай үнэрийг нийлүүлээд дараа нь дуртай өнгөө сонгоно. Өвчин хэлэхдээ хэрвээ намайг эцсийн мөчтөө сонгохгүй бол дараа нь миний өгсөн үнэртэй усыг түрхээд намайг санаасаа гэж хүсэж байна гэдэг. Жион салах үедээ надад их хэцүү байсан мэдрэмжийг тань мэдрүүлэхийг хүсэндээ муухай үг үйлдэл гаргасан байх. Миний тийм үйлдэлүүдээс болж та шархалж гомдсон зүйл байгаа бол түүндээ уучлалт гуймаар байна гэдэг. Харин үжийн салах үедээ би амиа бодсон үйлдэлийг харуулж байжээ. Чамаас аятайхан уучлалт гуйж байгаагүй санагдаад чин сэтгэлээсээ хэмээн уучлалт гуйлаа. Үжийн надад сүүлийн удаа хэлэх зүйл байна уу гэхтэн Жионы нулимсан цэлэгнээд ирнэ. Би үргэлж гомдлож байсан ч та надад үнэн хэрэгтэй их талархмаар хүн шүү. Муухай хандсан дуучлаарай. Ийхүү гар барьснаар өнөөдрийн болцоо нь өндөрлөлөө. За дараагийн болцоо. Гадуур алхаж заримг эцгэн. Заримг нь хайлаад хувцсан дээр нь тусах бүрт Юшиг арчиж өгдөг. Энэ бол Юшгийн 8 жил хийж байсан бүр зуршил болчихсон үйлдэл л дээ. Дараа нь хамт хооллож байхад Юшиг уйлахт нь Мингён дагаал уйлна. Мингён хэлнэ. Таныг муу хүн шиг мэдрүүлсэн дуучлаарай. Хинч буруугүй байхад хит их сэтгэл хөдлөлөөрөө хандаж би таныг их зовоосон юм шиг санагдаж байна. Хариуд нь Юшиг санаатай биш гэлээ чамайг зөндөө шархлуулчихлаа. Ингээд дараагийнх нь болцоо. Олон жил өнгөрсний дараа уулзж байгаа болохоор манай хоёрын болцоо хамгийн гэгээлэг хөвгчлөлтэй нь байлаа. Хамтдаа хооллоод бие биедээ талархаж явдгаа хэлснээр болцоо өндөрлөнө. За сүүлийн болцоо. Бэкён өчигдөр сайн унтаж чадаагүйгээ машинд явахдаа хэлдэг. Манай хоёр цэцэрлэгт хүрээлэн хамтдаа орж бие биенийхээ зургийг авч өглөө. Бэкён энд ирээд муухай хандсан дуучлаарай гэж уучлалт гуйна. Тэгээд хоол идэх гээд явж байхдаа маргааш сүүлийн өдөр над руу ир 18 өдрөөс илүү 3 цаг гэж тоглоомоор хэлдэг. За хоолоо идсэний дараа би чамд цагтл битсэн гээд хинжээд өглөө. Ерөнхий утга нь хэр их хайртай байснаа, хэр их талархаж явдгаа битсэн баяртай гэх утгатай цагтл байдаг юм. Цагтлыг унсны дараа уйлах хинжээгийн нулимсыг арчиж өгснөө битгий уйлаа. Синьюнтэй уулзгаар явна штэ гэж тоглоом хийн. Тэгснээ нөгөө X илчлэгдэг өдөр дэлгэцэн дээр гарч байсан хайрын харцаараа хинжээг ширтээд байдаг шүү. Хинжээг уйлахыг хараад тэрврээд тайтгаруулж өгмөр санагдсан ч бие барьсан гэдэг. Тэр үеэр нэвтрүүлгийн багийнхнаас болцооны цаг дуслаа гэх зурвас эрэхтүүл хинжээ төрүүлээд явлаа. Тун удалгүй Бэкён уйлж эхэлнэ. Тхийг нь хинжээ хамгийн сайн мэдэж байсан болохоор эргэж хурж ирээд Бэкёныг тэрч өгдөг. Сууж байхдаа тэрвэрлдээд, босож зогсоод тэрвэрлдээд чухмааж хум. За дараад нь Вонгю Жихён далайн эрэг орно. Түүний дараа Жихён асуулаа. Хэрвээ бид эргэж нийлвэл гэрлэж чадна гэж бодож гэнэ үү гэхтэн тийм ээ. Тэр талаар бодсон болохоор л ингэж байгаа юм. Энэ газарт ажилдаа яваад эргээд орж ирэхэд хүмүүс гэрт хоол бэлэн болчихсон байдаг. Ганцаараа арай л удаан амьдарсан болохоор олуулаа байх үнэхээр сайхан байсан. Гэр бүлтэй байсан бол гэртээ ирэхэд яг л ингэж санагдах байх таа гэж бодогцсон гэлээ. Ингээд сүүлийн болцоо. Синьюн, Хинжи хоёр. Хинжи Синьюны тухай гаргасан өсний засалтанд дуртай байдаг болохоор яг тэгэж үсээ янзлаад ирж Хинжи ирснийхээ дараа би энэ даашинзыг үнэхээр өмсмөр байсан. Гэхдээ хитрхи төлөвлөсөн хүн шиг харагдаад байсан болохоор өнөөдөр хамгийн хөвшин хүнтэй болцохдоо өмсөд ирлээ гэж хошигнно. Түүнээс гадна Синьюны бэлгэлсэн боговчийг нь зүүчгсэн ирсэн байдаг. Синьюн дахиад л бодит байдлын талаар ярина. Хэрвээ би чамтай гэрлээ гэж бодоогүй байсан бол дахиж буцаж нийлье гэж анханасаа хэлэхгүй байсан гэд хэсэг элдвийг ярилцсан суулаа. Болцоо дуслаа гэх мессеж эрэхтэй зэрэгцэн Синьюн уйлж эхэлнэ. Дахин нэг удаа салж байгаа юм шиг санагдаад хэцүү байсан гэдэг. За ингээд бүх X-ийн болцоо дуслаа. Бэкён болцооноос эргэж ирээд Юнионтой уулзна. Тэгээд эхэлж ам нээлээ. Би өчигдөр бараг л унтаагүй. Гэхдээ өдөр түрүүхэн жаахан унтаад ирсэн. Би энэ дээрээ анх удаал зүүдлээ. Зүүд маань үнэхээр хачин. Зүүдэнд Хинжи хажууд байсан. Гэтэл нэг тийм уйтгар гунгийн шидэт дагна гих хүн гарч ирээд намайг тэрч өгсөн. Хэцүү байвал уйл гэд хэлэхээр нь би зүүдэндээ асгартлаа уйлж байсан гэж ярина. Харин Юнион түүнд бугуйчийг нь эргүүлж өгдөг. За хүндхэн шөнө өнгөрч бидний хүсэн
хүлээсэн өдөр ирлээ. Энэ бол эцсийн шийдвэрийн өдөр билээ. Бекён өрөөндөө санаа алтан хэвтэн. Харин Юшиг өглөө нүдэ нээх үед Мингёныг ботсон гэсэн болохоор очиж уулзахаар ирдэг. Манайх хоёр юу ч ярилгүйгээр бие биенээ нэлээд удаан харан суув. За ингээд Үжи маань эцсийн сонголтоо хийх газраа ирлээ. Уцанд нь зурус ирэх ба таны экс өөрийг тань сонгосон тохиолдолд 11 цагт энэ газарт ирнэ. Харин таныг сонгоогүй тохиолдолд ирэхгүй байх болно шүү гэсэн байдаг. 10 цаг 59 минут. Галт тэрэг зурж өнгөрлөө. Гэтэл ганцаараа. Үжийн нулимс цэлэгнүүлэн толгой гудайлган зогссон хэвээр дахиад л галт тэрэг зурж өнгөрнө. Тэгтэл яасан гэж замын нөгөө талд Жион маань энийгэд зогсож байдаг юм. Үжийн маш их баярлан замын цанаас гүйж ирээд тэрвэрлээ. Жион би ахад энд ирээд сэтгэлийн шарах өгсөн зүйл байгаа. Гэсэн хэдий ч тиймэрхүү зүйл санаанд эргэж орохооргүй хэмжээнд цаашдаа сайхан аз жаргалтай дурсамжуудаар дүүргэж өгөх болно гэдэг. Харин гэрт байх Жэхёнд экстэн хэн нэгэнд сэтгэлээ илчлэх гэж байгаа тул хүргэж өгөөрэй гэсэн байлаа. Ойр зуурын зүйлс ярилцсан эцсийн сонголт хийх газраа ирлээ. Юнион буусны дараа Жэхён өөрийнхөө сэтгэлээ илчлэх гэж байгаа хүнийхээ газар руу явдаг. За дараад нь гэрт байх Бекёнд хэн нэгэн таны эксэд сэтгэлээ илчлэх гэж байна. Хүргэж өгнө гэсэн байлаа. Машинд явж байхдаа Бекён өчигдөр зүүдэлсэн зүүднийхээ талаар дахиад хэлнэ. Бекён хүрэх газраа бараг л ирж байсан чинь албааруу санаандгүй юу эргэх уулзуураараа хэрэгэлгүйгээр чигээр явчихдаг. Тэгснээ дахиад буруу эргэчихөө шиг. Харин түүнийг хүлээж байгаа хүн бол Синьюн. Хүрэх газраа ирснийхээ дараа Бекён надгүйгээр сайн сууж байсан шүү дээ. Дугаараа өөрчлөөрэй гэж хэлнэ. Хёнжигийн утасны дугаар нь өөрийнх нь болоод Хёнжигийн төрсөн өдрийн тоонуудаас нийлсэн Бекёныг хизээч мартаж чадахгүй дугаар юм байна лээ. Ингээд машинаас бууж Синьюнтэй уулзлаа. Хёнжи өөрлөө нэгцэлж харахгүй бас сүүлчийн удаа хэлж байгаа мэдүүг хэлж байгаагаас нь бүхнийг мэдсэн болтой Синьюны нулимс цэлгэнээд ирнэ. Үнэхээр цөхөрсөн хоолоогоор Синьюн дахиад ганцхан удаа итгэж болохгүй юу? Түүний гарыг хатгав. Нэгэн тийм байдалд хүрсэн хойно эвлэрхээс өөр яалтай билээ. Синьюн сүүлийн удаа тэрвж болох уу гэж хэлээд Хёнжиг тэрвэрнэ. За нөгөө талд далайн ирэг дээр Юнион Бекёныг хүлээсээр л Бекён Гялс ирээд Гялс буугаад хамтдаа явцгаая гэж хэлнэ. Өрөөндөө байх Вонгюд эксэдтэй хэн нэгэн сэтгэлээ илчлэх гэж байна. Хүргэж өгөөрэй гэсэн байлаа. Вонгю Жэхёныг барьж үлдэх гэж бүхэл чадлаараа хичээнэ. Энэ газарт ирээд цаашид чамтай аз жаргалтай байхын тулд юу хийх ёстойг минь ойлгоход тусалсан газар байлаа. Хэрвээ бид эргэж нийлвэл өмнө үерхэж байснаасаа ч илүү аз жаргалтай байж чадна гэдэгт итгэлтэй байна. Жэхёно эцсийн дүндээ миний хамгийн их хамт байхыг хүссэн хүн болчи. Эцсийн сонголт хийх мөч ирэхэд Жэхёнтэй уцаар ярьж байгаад хэлнэ. Өнөөдөр маш их бодож үзлээ. Би хажууд байгаа хүнээсээ сэтгэлээ бүрэн татаж чадаагүй юм шиг байна. Баяртай гэж хэлээд уцаа таслана. Ингээд хамгийн сүүлчийн сонголт хийх цаг ирлээ. Мингёнд экстэн хэн нэгэнд сэтгэлээ илчлэх гэж байгаа тул хүргэж өгөөрэй гэсэн байдаг. Мингён өдийг хүртэл хитрхи сэтгэл хөдлөлөөрөө хандчихсан болохоор ч дэрүү өнөөдөр сэтгэл хөдлөлөө барих гэж их хичээж байгаа нь харагдана. Хүчлэн байж тоглоом шоглоом хийж хүчээр инээгээд л Мингён бидэнд сайхан дурсамжаас өөр зүйл байхгүй болохоор л ингэж илүү их хэцүү санагдаад байгаа л та. Бид уг нь бусад хүмүүсийн өмнө муудалцдаг байгаагүй шүү дээ. Тийм байхад энд ирээд сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүү. Уучлаарай. Явсаар хүрэх газраа ирэхэд Мингён хажууд минь байж өгсөнд баярлалаа. Би уг нь ахлах сургуулийн тэр охин биш болсон л доо. Гэхдээ тантай хамт байхаар яагаад ч юм буцаад тэр охин болчиход байх юм. Аз жаргалтай болох сонголтоо хийдээ. Уул нь яг ийм үед эрэгтэй хүний зоримог шийдвэр хэрэгтэй байдаг бах. Юшиг машинаас буухгүй суугаад байхаар нь Мингён ах шийдвэрээ гаргах гэж эргэлзээд байгаа юм байна. Надад боломж байгаа юм байна гэд бодчихсон. Тэгснээ та надгүйгээр амьдарч чадах юм уу? 1 сарын дараа бидний 9 жилийн ой болно. Юшиг яриаг нь нилээн сонсож сууснаа би чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Уучлаарай. Бүх зүйлд баярлаж явдаг шүү гэж хэлээд Мингёныг орхилоо. Инхүү ингээд энэ хоёр маань бие биенийхээ эцсийн сонголт боллоо. Догдолсон, эцсэн, баяртай харагдана. Ингээд тэдний цаг аз жаргалтайгаар урсаж эхэллээ.